Матай номын 24 дугаар бүлэг, 25 дугаар бүлэг өнөөдөр хэдүүлээ. Нэлээд тодорхой харандаа. Тэгээд нөгөө Есүс Христийн эцсийн цагийн тухай нөгөө дагалдагч нар нь өөрсдөө асуудаг шүү дээ. Эцсийн цаг болоход одоо ямар шинж тэмдэг байх вэ гэдэг. Тэгэхээр тэр талаар Есүс Христ яаж дагалдагч нартаа тайлбарлаж өгсөн. Тэр биднээсийн хувьд өнөөдөр эцсийн цагийг таньж мэдэх бас маш чухал шалгуур байгаа. Тэгээд энэ дээр бид нар хэд хэдэн зүйлс дээр анхаарлаа хандуулвал цаашдаа бид нар эцсийн цагийн тухай бүрэн Библи юу гэж ярьдгийг тэр талаар ойлгож авахд маань аюу хэрэг болно. За. Цөмөрө нэс нахуулаад явъя. Залбирын цөмөрө хайртай ариун сүнс минь бидэнтэй хамт байгаач. Тэгээ та бидэнд зааж өгч яагаад гэвэл бид нар яг маш чухал цаг үед амьдарч байгаа. Тэгээ бид нар цагаа танихад минь туслаач. Цагийн шинжийг танихад туслаач. Тэгээ бид нар эзэн Есүс Христийг ирэхэд бид нар яг хэн болоод түүнийг угтаа зогсож байх юм бэ? Та бидэнд харуулаач. Бид нар яагаад түүнийг хүлээх ёстой юм? Бидний хүлээлт ер нь байна уу дотор маань? Эсвэл бид нар зүгээр л хороогийн хүмүүстэй яг адилхан одоо амьдралыг туулаад явж гэнэ үү? Та бидэнд ингээд өөрийнхөө оршихугаас, өөрийнхөө бодлоос, өөрийнхөө одоо сентинээсээ яриач гэж танаас залбирanгуйж байна. Тэгээ үнэхээр бидэнд тусламж хэрэгтэй байна. Надад ч ярихад таны тослогоо хэрэгтэй байна. Бас сонсож байгаа хүмүүст ч гэсэндээ бидэнд тослогоо хэрэгтэй байна. Та бидэнд туслаач гэж танаас залбирanгуйж байна. Үнэхээр танаас яригдах болтугай. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. За. Матай номын 24 дугаар бүлэг. За 24, 25 дугаар бүлгүүдийг болохоор бид нар Илчлэлт номын 5, 6 дугаар бүлгээс эхлээд гарч байгаа үйл явдлуудтай хамтарч уншиж болно. Бас Даниэл номын 9 дугаар бүлэг, 10 дугаар бүлэг гэдэг иш үзүүлгийн эсгүүдтэй бас хамтдаж уншиж болно. Захария номон дээр бас эцсийн цагийн Есүс Христийн ирэлтийн тухай маш том иш үзүүлэг байд юм байлээ. 1-р Тесалоник, 2-р Тесалоник, Коринтчуудад бичсэн загтал дээр ч гэсэн Паулийн тухай маш одоо онцгой илчлэлтүүдийг ярьсан байдаг. Гэхдээ өнөөдөр бид нар Матай номын 24, 25 дугаар бүлгүүдийг хараад тэндээс одоо өөрсд биднэрт маш их юм одоо мэдэгдэж, харагдаж, ойлгогдох байхаа гэж найдаж байна. Тэгээ би нэг нөгөө бүтэн сайнны номлол дээр ярихад үнэхээр хангалттай биш санагдсан учраас ерөөсөө энийг Библи судлал маягаар онлайнаар одоо ярья гэж шийдсэн байна. За 24 дугаар бүлэг 90 үеийн төгсгөлийн тэмдгүүд гэсэн маа. Есүсийг сүмээс гарч явах үед шавь наран түүнд сүмийн барилгыг үзүүлэхээр гарч ирсэн. Тэр тэдэнд та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үннээр би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээр үлдэхгүй бүгд нурах болно гэж хэлсэн. За мэдээж би хоёр орчуулга зэрэгцүүлээ явж байгаа. Тэгээ тэр яг сүмээс гараад явсны дараа сүмээс холдоод явж байхад дагалдагч нар нь тэр сүмийн барилга руу хараад үгүй та бүр үнэхээр гайхалтай биш гэж юу? Та бүр гайхгүй байна уу? Энэ одоо ямар том агуу одоо байгууллага вэ гэж хэлснээс хамаг юм үүссэн маа. Тэгээ Есүс Христ тэднэрт хандаад үгүй байлгүй дээ. Та нар одоо энэ барилгыг хараад одоо ингэтлээ алмаараагүй байлгүй дээ. Энэ барилгын том байдал нь та нарыг ингэж амар хөдлөж гин гэж юу? Харин би та нарт хэлье. Нэг чулуу нь нөгөөн дээрээ ч тогтож үлдэхийн аргагүйгээр бүгд тарж бутрах болно гэж Есүс Христ иш үзүүлсэн маа. Тэгэд бид нар Библийг уншихдаа одоо Матай номын подкастаар бид нар ярьж байхдаа ч гэсэн маа хэлжсэн бас энэ цаадах нөхцөл байдал, түүхэн нөхцөл байдал энэ хүмүүсийн ингээ хөдөлж, оршиж, амьдарч, хүрч, харилцаж одоо холбогдоод байгаа энэ нөхцөл байдлуудыг бид нар бас эрэлхийлэн уншиж явах хэрэгтэй юм а гэж. Тэгэх юм бол бид нарт ойлгоход илүү төхөмтэй байдаг. За тэгээд энэ сүм бол Херод хаан
агуу Херод гэж одоо Great Herod гэж хаан одоо барьсан гинэ. Тэгээд энэ сүм бол яг Есүс Христийг амьдарч явах үед бол 46 жил болж исэн. Гэхдээ энэ нь цаашдаа маш олон жил үргэлжилсэн бүрэн гүйцэд дуусгар болоогүй. Тэгээ энэ зүгээр нэг ганц юм сүмийн барилга байгаагүй гэж байна. Маш одоо том юм том жижиг байгууламжуудаас бүрдсэн одоо комплекс одоо цогц тийм барилга байсан байгаа даахгүй. Тийм учраас их хугацаа авч ирсэн юм байна. Тийм учраас дагалдагч нар гарч ирээд энэ одоо ямар амар барилга вэ? Йоо, та бүр гайхгүй байна уу? Тэд нар магадгүй Есүсийг харсан багтаа. Есүс ерөөсөө сэтгэлний хөдөлгөхгүй ч юм уу эсвэл ингээд гарч ирэл яваад гисэн. Тэгээд тэд нар Есүсийн анхаарлыг тэр сүмийн барилга руу одоо татахыг оролдсон. Тэгээд Есүс яг эндээс эхлээл одоо Есүс яа харахгүй эцсийн цагийн тухай ярих болсон. Тэгээд энийг би та нарт хэлж өгөх нь би өөрөө эндээс бас ойлголт авч ирсэн шиг та нарт ч гэсэн бас ойлголт авах болно. За тэгээд тэр чилчээ яваад өгсөн. Тэгэд шидүүн уулан дээр сууж байхад шав нар нь түүн рүү хідүүлэхнээ ирж түүнээс асуусан ба. Дөнгөж сая маа бит хоёр бас ярьж илаа. Тэгээ маа надад юу гэж хэлжсэн бэ гэхээр энэ Есүс Христ уулан дээр гараад суудаг энэ яг тэр уулан дээр суулаа гэдэг үгийг ерөөсө Библиэлд дандаа ингэж онцгойгоор тэмдэглэж бичсэн байдаг гэж юм л да. Тэгээ яагаад тэгдгийм бэ гэхээр зэрэг энэ еврейн ёс заншилд болохоор зэрэг одоо раби буюу одоо хуулийн багш тийм ээ раби одоо суухад бусад бүх хүмүүс нь зогсож идэг. Тэгээд тэр сууж байгаа нь өөрөө юуг илэрхийлдэг вэ гэхээр та нарт би одоо зааварчилгаа өгөх гэж байна гэдгийг биеэрээ илэрхийлдэг одоо ийм үйлдэл гинэ. Тэгэхээр чидүүн уулан дээр хурж ирээ суухад шавнар түүн рүү хурж ирж байна. Тэгээд тэд нар ойлгож байна тий. За одоо Есүс Христ бидэнд зааварчилгаагаа өгнэ. Тэд нар ч бүр синагогт өссөн одоо тий раби нараар заалгаа сурцсан. Тэд нар бүр ингээд би энэ юу хэлээд байгаа вэ гэдгийг ойлгодог байгаа. Тэгэхээр эдгээр зүгээр л нэг сониуч хідэн залуучууд хурж ирсэн. Есүс нь тэнд ядарсан сууж байгаа юм огт биш. Энэ бидний бодож байгаа сэтгэлгээ биш. Есүс суулаа. Дагалдагч нар шууд ойлголоо. За одоо биднэрт Есүс Христ маш чухал зааварчилгааг өгөх гэж байгаа юм байна. Биднийг сургах гэж байгаа юм байна. Бид нар чих тавин сонсох хэрэгтэй юм байна. Бид нар тэр зааварчилгаануудыг хүлээж авах хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг шууд аваад тэд нар бэлдэж эхэлнэ гэсэн. Хүлээж авахд бэлдэн гэсэн. За түүнийг шавнар нь түүн рүү ирээд хідүүлэхнээ ирсэн маа. Шавнар энэ үед бол шавнар л байсан. Дагалдагч нар байсан гэсэн. Эдгээр зүйл чинь хизээ болох юм бэ? Таныг дахин ирэхэд болон энэ үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэн. Тэгэхээр дагалдагч нар бол шинж тэмдгийг асууж байна тий. Хизээ юм бэ гэдгийг асууж байна. Бидэнд хэлээч гэсэн маа. Тэгээ энэ үеийн төгсгөл гэдгийг тэд нар бас хэлсэн. Одоо бид нар биш үү маш хүчтэй шилжилтийн үед амьдарч байгаа гэж би итгэдэг. Одоо Библи уншаад, Библи судлаад ингээ явж байхдаа бид нар шилжилтийн үед амьдарч байгаа юм байна. Яагаад гэвэл бид нар одоо өөрсдөө бид нар өөрсдөө энийг бодож олоогүй шүү дээ. Джонатан Дэвид бид нар Малайз явхаас ахуулаад бид нарыг та нар одоо тун ойрхон амьдарч байгаа шүү. Христийн эрэлтэнд одоо бүр тун ойрхон амьдарч байгаа шүү гэж бидэрт хэлдэг байсан тийм ээ. Сургадаг байсан. Тэгэхээр эдгээр шилжилтийн үе гэдэг маань энэ үе буюу гэмт үе дуусаад ирэх үе одоо Библиэлд Паул хэлсэн байдаг шээ. Та нар ирэх үеийн хүчийг амссан шүү дээ. Еврей номон дээр байдаг. Ирэх үеийн хүчийг амссан атлаа ариун сүнсийг хүлээж авахгүй бол гэд ярьж байдаг. Тэгэхээр бид нар энэ үеийн төгсгөл ирэх үеийн эхлэлийн яг энэ шилжилтийн процессын дээр бид нар байж байгаа. Ирэх үе гэдэг чинь Христ ирээд мянган жил хаанчлах ямар ч гэм нүгэлгүй диавлыг харанхуй нүхэнд хийгээд хорцсон бүх тэнгэр элч нартай. Энэ дэлхий дээр ямар ч гэм нүглийн үр дагавар одоо Исая номон дээр юу гэдэг вэ гэхээр зэрэг одоо би яг хэд дээр хэлсэн санахгүй байна. Гэхдээ та нар өөрсдөө хайж болно. Исая номон дээр энэ мянган жилийн хаанчлыг юу гэж хэлсэн бэ гэхээр хүүхэд хорт могоон нүхэнд гараа хийн. Санаж байна одоо та нар
Үхэр арслан хоёр зэрэг бэлчинэ. Би бинийгээ идэхгүй. Ямар ч дайсагнал байхгүй. Тэгэхээр чи энэ чинь Христийн 1000 жилийн хаанчлал гэдэг чинь ирэх үе чинь болчиход байгаа байхгүй. Тийм алдартай үе. Энэ үеийн төгсгөл ирэх алдартай үеийн ирэлт хоорондох яг энэ завсрын үед бид нар амьдарч байгаа. Тэгээд дагалдагч нар асуусан. Энэ үе дуусахад ямар шинж илэрх юм бэ? Та хизээ ирэх юм бэ? Таныг ирж гэн гэдгийг бид нар яг яаж таньж мэдэх юм бэ? Би бол өстой үнэхээр энэ 24 25-аар өнөөдөр та нарын өмнө суугаад ярьж байгаадаа маш их баяртай байгаа. Яагаад гэвэл нэг талаасаа баяртай байгаа, нөгөө талаасаа бас маш их хичээж байна. Үнэхээр хүмүүс зүрх сэтгэлдээ хүлээж аваасай. Яагаад гэхээр зэрэг одоо бид нар Христийн дахин ирэлтийг огт өөрөөр харах учраас. Тийм учраас би бүр догдлоод байгаа байхгүй юу? За, Есүс хариуд нь ярьсан. Хэн нэгэн та нарыг төөрөлдүүлэхүй болгоомжлоо. Учир нь за энд миний англи библ байж байгаа. Тэгээ англи библиэр ингэж хэлдэг юм байна. Та нар суйрлын өдрийн мэхлэгч нараас, худал яригчдаас, хуурам мэхлэгчдээс болгоомжлоо гэж бичсэн байт юм байна. Маш олон удирдагч нар гарч ирнэ. Өөрсдийгөө хуурамчаар би Христ байна, би аврагч байна гэж олныг төөрөгдүүлнэ. За тэгэхээр яах нь вэ гэхээр би Есүс Христ байна гэж хүмүүсийг төөрөлдүүлэх ийм мэхлэх, хуурах ийм үйл ажиллагаа явагдана гэж хэлсэн. Энэ үйл ажиллагаа чинь бүр гайхамшиг тэмдгүүд хүртэл дагалдана гэсэн. Гэхдээ бурхны хол биш. Тэгээд зам дээр явж байгаа үннийг таньсан хүмүүсээс нэгийг ч болох нь яаж хийж байгаад одоо хуурчих юмсан гэж эдгээр шинж тэмдгүүдийг үзүүлэн энэ хуурам мэхлэлт хийгдэх болно гэж хэлсэн. Амар гоц. За тэгээд би энийг бас англи библиэрээс баталгаажуулаад харж байна л да. Тэрний сацуугаар, тэрний хажуугаар юу болох вэ гэхээр та нар дайн дажин, дайны сураг чимээг сонсох болно. Битээ паникт, битээ айж, битээ сандар, битээ барьцаалд. Яагаад гэвэл энэ бүхэн түүхийн давтагдж л байдаг үйл явдлууд юм гэж хэлсэн байна. Зайлшгүй болох учиртай гэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл түүхийн явцад өрнжил байдаг. Энэ бол их төгсгөл ирж байна гэж битгий бодоорой. Харин төрөлтийн өвдөлт шиг бүх юмны эхлэл болж байна гэж хараарай. Тэгээ би бүтэн сайдар хальтаа ярьжсэн те төрөх одоо энэ Есүс Христ энийг жирэмсэн эмэгтэйгийн хүүхэд төрүүлэх өвдөлтөөр зүүрлэж ярьсан маа. Энд чинь нэ штэ одоо хүмүүсээ айлгаж, ичээж, сандралд оруулах гэж ярьж байгаа дүр зураг огтуусаа биш шүү дээ. Энд чинь бүр ингээд одоо яг л төрөлт бол баяр хөөргийг авчирдаг. Төрөлт бидний химмэнч төсөөлөөгүй, бүр эхоогоор харуулад ч төсөөлөөгүй тэр хөөрхөн хүүхдийг, тэр шинэ амийг, нэг шинэ амьдралыг биднэрт авчирдаг. Тийм учраас өвдөж байгаа нь ч төвчээртэй тисээд баяртайгаар төрүүлдэг. Ямар ч өвдөлтөө тэсэнд орж чаддаг. Яг л цаана нэг сайхан юм байгаад байгаа учраас. Мөн хажууд нь байгаа хүмүүс ч гэсэндээ үнэхээр гайхалтай зүйл болох болно гэж хүлээдэг. Тэгэхээр Есүс Христ бүр биднийг урамшуулж, зоригжуулж, бүр яг энэ баяр хөөртэйгээр хүлээх энэ сэтлийг бидэнд өгч байна гэж би харж байгаа байхгүй юу? Энэ нь эмэгтэй хүн төрөх өвдөлттэй адилхан юм аа. Хуурам мэхлэлт явагдана. Хүмүүс та нарыг хуургална. Уучлаарай. Хүмүүс та нарыг хуурах болно. Би ч Христ байна, би ч таслагдсан нэгэн байна гэж та нарыг төөрүүлэх гэж оролдоно. Бүр үнний зам дээр явж байгаа нэгнийг ч гэсэн төөрөлдүүлэхийн тулд тэр ямар ч ил бишид үзүүлэхээс буцахгүй. Бас дайн болно. Дайны сургууд энд тэнд гарнаа. Би энийг яагаад дахин хэлээд байна гэхээр та нар одоо эргэн тойрноо харж л байгаа байлгүй дээ. Бид нар эзэн тэртээ рүү ирэхээс хойш надад эргэн тойрныг харах хэрэг алга гэд яваад иж болохгүй шүү дээ. Бид нар энэ чинь цагийг шинжих тухай яриад байгаа байхгүй Есүс Христ. Цагийг шинжих тухай. Тэгээд
үндэснийхээ эсрэг байлдана. За өнөөдөр бид нар зүгээр л дайн дажин дундал сууж штэ одоо тийм ээ. Үндэснүүд яаж үндэснүүдийнхээ эсрэг босч байна. Хаанчлууд яаж хаанчлалынхаа эсрэг босч байна. Тэгээд хараа энэ илчлэл ном дээр энэ байж байгаа. Зүгээр харъя л да. Илчлэл номыг харъя. Илчлэл номыг. Би таныг ингээд өөрөө бас маш их судалгаа хийгээд ингэж үзээсэй гэж бас хүсэмжлээд энийг яриад байгаа шүү. Би ч гэсэн энийг одоо маш их ойлгохыг хүсэж байна. Юмс тодорхой болж байгаа. Гэхдээ зарим нэг ойлгохгүй байгаа хоцрооцсон зүйлүүд энэ гарч ирээсэй гэж үнэхээр хүсэж байгаа. За 6 дугаар бүлэг дээр гарч байгаа. Есүс Христ гарч ирээд 7 агцыг нэг нэгээр нь эвдэж байгаа. Энийг цөмөрө харж тараад өгөө. Хураг 7 лацны нэгийг эвдэхийг би харлаа 6-гийн 1. Мөн би сонслоо. Эрэгтэн гэж аянгийн дуун лугаа адил хэлхийг сонслоо. Тэр нөгөө бурхны сэнтийг тойроод байгаа 4 амьтан байсан шүү дээ. Хүн дүртэй, арсан дүртэй, үхэр дүртэй, нөгөөх нь болохоор бүргэд дүртэй юм 4 амьтан одоо байсан. Тэрний нэг нь эрэгтэн гэж маш чанга дуугаар хэлж байгаа юм. Харагтун би цагаан морийг харлаа. Түүнийг унсан нэг нь нумтай байсан бас түүнд титэн байсан. Тэр нөгөө гэхдээ хааны толгой зүүдэг титэн биш. Тэр нь болохоор нөгөө бид нар ингээд одоо цэцгэн хэлхээ гэж байдаг шүү дээ. Тэгээд цэцгэн хэлхээ маягийн ийм одоо титэн. Түүнээс хааных бол биш шүү заа. Тэгэнгүүтээ нум байгаа юм. Гэхдээ сум байхгүй. Ойлгож байна уу? Тэгж үтсэн байгаа сте. Нумтай. Тэгээд титэмтэй буюу толгой дээр нь одоо тийм одоо өөрөөр хэлбэл юу ахгүй юу? Одоо бид нар олимпийн тэмцээн энэ төр үзэхэр зэрэг 1-р байранд орсон хүнд ингээд алтан медаль зүүдэн штэ. Тэгвэл дээр үед болохоор байр эзэлсэн хүний толгой дээр нь тэмцээнд ясны тэмдэг болгож юм цэцгэн одоо титэм зүүдэг гэсэн байгаа байхгүй юу? Энийг ойлгох хэрэгтэй. Энэ чинь Христ биш байхгүй юу? Энэ чинь зүгээр цэцгэн титэм зүүсэн ном барьсан мөртлөө ном нь сумгүй. Ийм цагаан морьтон. Тэр ялахын тулд ялсаар гарч ирсэн. За 2 дахь лацыг эвдэх үед нь өөр нэгэн улаан морь гарч ирсэн. Түүнийг унсан нэгэнд дэлхийгээс инх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биеэ алахыг сойрсон бөгөөд түүнд том илд өгсөн байсан гэж. Хараа энэ эхний цагаан морь болохоор бид 6 дугаар бүлгээс ойлгосон зүйлээ та нарт ярьчих дөхөө. Эн чинь та нарт 24 25-ыг ойлгоход чинь тус болох учраас энэ цагаан морь биш үү? Инх тайвныг тогтоох бүхий л төрлийн ирмэлцлийг төлөөлд юм байна. Өөрөөр хэлбэл одоо дэлхий дээр инх тайвныг тогтоох маш олон аргууд байдаг шүү дээ. Олон ард түмэн, олон үндэстнүүдийг хооронд нь эвтэй байлгахын тулд маш олон арга хэмжээнүүдийг хүн төрлөختөн зохиодог тийм үү? Одоо нэг нь юу? Олимп. Олимп дээр хүмүүс сумгүй нумаар өрсөлддөг. Мөн биз? Би биний алдгүй зүгээр спортоор өрсөлддөг. Тэгээд тэнд ялагдсан, ялагдаагүй аль нь чамаагүй спорт бүх хүнийг нэгтгэж идэг. Спортын наадан болж хахад тэнд үнэхээр одоо бүр дайн дажин ч зогсно. Өөр юу байж болох вэ? Инхийн хөтөлбөрүүд байж болж байна. Инхийн гэрээ хилэлцээрүүд байж болж байна. Улс хоорондын дипломат харилцаанууд шинчлэгдэн тогтоох, тийм ээ? Улс үндэстнүүд биеиндээ айлчлаа. За одоо манай харилцаа дараагийнхаа түвшинд гарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн төрлөختний энэ дэлхий дээр тогтоохыг оролдож, барьж, сахихыг оролдоод байгаа тэр инх тайвныг энэ цагаан морь унсан одоо нэгэн төлөөлөд байгаа байхгүй юу? Тэгээд энэ нь амжилттай болсоор ирсэн. Өнөөдөр ч гэсэн инхийн хилэлцээр хаасайгүй хийгдэж л байна. Нэг тийм амар амжилт олохгүй байгаа ч гэсэн. Тэгэхээр энэ цагаан морийг унсан нэгэн бол бурхны энэ дэлхий дээр хүмүүс амар тайвныг одоо сумгүйгээр алаан хятангүйгээр шийдэхийг ирмэлцэж байгаа ирмэлцэлтэнд бурхан зөвшөөрлөө өгч байна гэсэн үг. Ойлгож байгаа тий та нар? За харин 2 дахь улаан морь гарч ирж байгаа. 2 дахь морь нь улаан өнгөтэй байсан гэж байна. Түүнийг унсан нэгэнд
дэлхийгээс инх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биенээ алахыг сойргосон бөгөөд түүнд том илд өгөгдсөн байсан гэж. Тэгэхээр энэ улаан морь бол нөгөө хүмүүсийн тогтоох гэж оролдоод исэн амар тайвныг булаана гэсэн үг. Яаж ч хичээгээд амар тайвныг хинч тогтоож чадахгүй. Ямар ч дипломатч, ямар ч олимпийн тэмцээн, ямар ч одоо юу тогтоож чадахгүй. Амар тайван авагдана. Одоо харин ямар амар тайван үлдэх вэ гэхээр өстой бурхны амар тайван хаана? Яг л Христ хэлсэн ш. Миний өгсөн амар тайван бол дэлхийх шиг биш. Авагдахгүй. Тэгэхээр энэ танд нэг юм хэлээд байгаа юм шүү дээ. Надад ч гэсэн. Эн чинь дэлхийгээс амар тайван авагдана гэдэг чинь бид нар Монголын амар амгалан гэж ярьж чадхаа болно гэсэн үг байхгүй юу? Тэгээд амар тайван авагдахаар яах вэ? Дайсаг нь л одоо зүгээр дур зоргоороо авиралж эхэлнэ. Хүмүүс бие бинийгээ алахын тулд одоо тэр илд баригч нь зөвшөөрлөө өгөх нь л да. За тэгээ 3 дахь лацыг эвдэхэд 3 дахь амьтан нь эрэгтэн гэж хэлсэн. Харагтун би нэгэн хар морь түүнийг хар морь харлаа. Түүнийг унсан нэгэн гартаа хос одоо динс барьсан. Жин гэсэн үг. Одоо биднийхээр бол гар жин байдаг штэ. Тэгээ гартаа тийм хос жин барьсан байсан. Тэгээд 1 динарт 1 хэмжүүр улаан буудай, 1 динарт 3 хэмжүүр арвай болно. Тос болон дарсыг бүс үтэг гэж 4 амьтны дундаас тушаал өгсөн. Өөрөөр хэлбэл яасан бэ гэхээр зэрэг хүнсний хомсдлыг одоо зарлан тунхаглаж байна. Одоо бид нар сайн 24 дээр уншлаа шүү дээ. За мэхлэнэ, төөрөгдөл явагдана. Христ бич Христ байна, бич аврагч байна, бич таслагдсан нэгэн байна. Таны аврал би юм а гэж хүмүүс ярих болно. Тэгээд дайн гарнаа. Дайн дажны сураг чимээ сонсогдноо. Та нар битээ айж сандраарэ. Тэгээд дараад нь одоо өлсгөлэн болно. Тэгэхээр дайн дажин болсны дараа юу болдог вэ гэхээр угаасаа л хоолны хомсдол үүсдэг. Одоо бид нар өнөөдөр нөгөө ормуудын хоолойг хаацсан ч л одоо ингээд нефт одоо орж гарч чадхаа боллоо. Тэрнээс ч үүдээр онгоц нисгээ онгоцны плед өслөө амар нөлөөлнө. Тэгээ энэ моринд болохоор морь унсан хүн ямар тушаал аваа явж байна гэхээр улаан буудаа 10-нд бол шууд юу ачиж байгаа байхгүй юу? Хэмжээг нь тогтоогод өгчөж байгаа. Өөрөөр хэлбэл хүн төрлөختөн улаан буудаа 10 маш их хомсдолд орно гэсэн үг. Хомсдолд орохгүй юм нь юу байсан бэ гэхээр тос байсан. Газрын тос одоо юу гэдгийг. Тэгээд дарс. Ийм зүйл бол хомсдохгүй гэж байна. Тэгэхээр Есүс Христийн 24 дээр яриад байгаа энэ зүйл чинь яг өөрөө Илчилт номын 6 дугаар бүлэг дээр давхар яригадаад байгаа байхгүй юу? Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж та нарыг алнаа. Миний нэрээс олж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Энэ зовлон гамшиг гэдэг маань одоо нөгөө гамшигын 7 жил гэдгийг нэрлэдэг гамшигын нэрээр нэрлэгдэж байгаа шүү. Гамшигын 7 жил гэж байгаа штэ. Одоо бид нар л итгэхийг хүсдэг болохоос одоо итгэхийг хүсэхгүй нь хамаагүй штэ. Болно л гэсэн бол болно. Та нарыг үзэн ядах болно. Тэр үед олон хүн итгэлээсээ ухарна. Тэд нар нэг нэгийгээ барьж өгнө. Би биенээсээ урвна, би бинийгээ үзэн ядна. Одоо цөмөр Илчилт номыг дахиад Илчилт номын 6 дугаар бүлэг рүүгээ дахиад очиж. За 4 дахь лацыг эвдэхэд эргэтэн гих 4 дахь амьтны дууг сонслоо. Харагтун би цайвар ногоон морь харлаа. Цайвар ногоон гэдэг өнгө болохоор зэрэг ингээд нэг насарсан хүнд байдаг өнгө гинэ. Бүр юм зэвхий, тийм муудах шинж орцсон, ямар ч аймгүй тийм өнгийг одоо төлөөсөн байгаа хгүй цайвар ногоон өнгө маань. Цайвар ногоон өнгийн морь харлаа. Түүнийг унсан нэгнийг үхэл гэдэг. Үхэгсдийн орон түүнийг мөшгөн дагаж байлаа. Илд өсвөлэн тахал газрын зэрлэг араатнуудаар хөнөөлөхийн тулд дэлхийн 4/1-ийг захирах эрх мэдлийг түүнд өгсөн байлаа. Маш их хэмжээний аллага болно гэж хэлсэн байна шүү дээ. За 5 дахь лацыг эвдэх үед
Бурхны үг болон өөрсдийн сахисан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сүнснүүдийг дахлын ширээн доор байхыг би харлаа. Тэд чанга дуугаар ариун ба үнэн эзэн та хэдий хүртэл шүүхгүй газар дэлхийн дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ гэж хашгиран байлаа. Тэдэнд тус бүрдэн цагаан дээл өгсөн байваа. Өөрсдөө найдал алагдах ёстой хамтран зүтгэгчд болон ах дүүсийнхэн та гүйцэх хүртэл дахиж төр зуур амарч бай гэж тэдэнд хэлсэн юм а. За 6 дахь лацыг эвдэх үед асар хүчтэй газар хөдлөлт болсон. Нар хялгасаар хийсэн таар мэт харлаж сар бүхэлдээ цус мэт улаан болсон. Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжирийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж хуйлсан хуйлмал ном лугаа адил тэнгэрч тас хийтэл хаагдсан гэж хэлсэн ба. Одоо өнөөдөр бид нар нээлттэй тэнгэрийн дор амьдарч байна. Харин нэгэн цагт тас хийтэл хаагдах нь шүү дээ одоо. За би энийг яагаад ярьж байна гэхээр зэрэг Есүс Христийн ярьж байгаа энэ 24 дээр ярьж байгаа зүйлстэй тун ижил төстэй юмнууд яригадаад байгаа учраас би давхар уншиж өгсөн шүү. Энд ариун хүмүүс маш ихээр одоо хавчигдах болно. Өнөөдөр ер нь хавчигдаж байгаа юм байлээ. Бид нар л мэдэхгүй байгаа болохоос ш. Одоо нэгээрт гэхтэл одоо христчдийг одоо хідэн 10-аар нь цаадлах, аалах, устгах, хомроглон устгах одоо ийм зүйлүүд явагдаж байна тий. Бас хэдхэн жилийн өмнө шүү дээ. Нодлон ч байна, урчин ч байна. Тий маш олон Христэд итгэгчдийн толгойг тасалсан. Тэгэхээр Вьетнам одоо өөр энэ бид нар мэдэхгүй боловч өөр улс үндэстнүүдэд итгэгч нар бол маш хүчтэй үзэн ядалтанд өртөж байгаа. За хүмүүс итгэлээсээ урах хүртлээ одоо тийм хүнд хэцүү цаг ирнэ. Итгэл үнэмшлээ хайна гэсэн үг. Тэгээд биенээсээ урвж биенийхээ талаар одоо хов зөөж тэднийг баривчлуулна, тэднийг тушаана, үзэн ядна гэж хэлсэн маа. Энэ одоо бас л Оросын түүхэнд гарсан үйл явдал шүү дээ. Энэ Есүс Христ хараа Есүс Христийн энэ 24-25 дээр ярьж байгаа иш үзүүлгүүд болохоор байна шүү дээ тий. Ер нь иш үзүүлгийн чанар тийм байдаг юм байна. Иш үзүүлэг нь өөрөө ганцхан цагт болох үйл явдлыг илчилдэг юм байна. Бүх үеүүдийн туршид болох үйл явдлуудыг харуулдаг гинэ. Одоо жишээлбэл Есүс Христ түрүү иш үзүүлсэн шүү дээ нөгөө энэ сүмийн нэг чулуу нөгөө чулуун дээрээ тогтохгүй болтлоо энэ сүм нурж унах болно гэдэг. Тэгэхээр энэ иш үзүүлэг нь болохоор зэрэг манай эртний 70 онд одоо Илч Паулыг цаадлуулсны дараахан ерөөсө 4-5 жилийн дараа манай эртний 65 оны үед одоо Паулыг цаадлуулсан гэж үзэх юм бол 70 онд нь Ромын цэргийн жанжин хин гэлээд би нэрийг санахгүй. Цэргийн жанжин айрамтайгаа ирээд Иерусалимыг зүгээр газартаа тэгшилсэн. Ганцхан өдрийн дотор 1 сая еврей хүнийг хятсан гэдэг. Тэгэхээр Есүс Христ тэр үйл явдлыг ч иш үзүүлсэн. Зүгтаараа, бошуухан зүгтаараа одоо бид нар тэр хэсэг рүү очино л доо. Мөн дараад нь болох үйл явдлуудыг ч хэлсэн. Мөн ирэх үйл явдлуудтай ч энэ иш үзүүлэг шууд хамааралтай. Тийм учраас бид нар иш үзүүлэг бол одоо хүн төрлөختний түүхийг хамардаг ийм юмаа гэж одоо ойлгох хэрэгтэй. Түүнээс яг энэ болоод өнгөрцөвж одоо дахиад болохгүй гэсэн үг биш. Бурхан ч өөрөө ингэ загвараар ажилдаг учраас загвар тэнд явагдчих байдаг гэсэн үг. За хавчигдах болно. Энэ Оросд ямар үйл явдал болж исэн бэ гэхээр зэрэг Христэд итгэгч хүмүүс бол өв олноороо хорих лагеруудад хоригдож исэн. Итгэл үнэмшлээсээ болж. Тэгээ одоо ч гэсэн тэд нар тийм одоо итгэл үнэмшлээсээ болж хохирсон тэр хүмүүсийн үр удмууд нь Оросд амьдарч л байгаа. Сүм чуулган байгаа ч гэсэндээ бүр бодитойгоор хилмигтлийг туулсан одоо тийм үеийнхэн Оросд байсан шүү дээ. Тэгээд бид нар нөгөө үзэл санаагаа хамгаалж одоо коммунист үзэл сурталд үнэнч байгаагаа үзүүлэхийн тулд эцгийнхээ овгоос татгалздаг байсан. Өөр овог зүүдэг байсан. Ээж ааваасаа татгалздаг байсан. Аавыгаа эсвэл ээжигээ тэд нар одоо дотоодыг хамгаалахын аманд матаж одоо баривчлуулдаг байсан. Эхнэр нь нөхрийгөө, нөхөр нь эхнэрийгээ баривчлуулдаг байсан. Тэгээ үнэхээр тэгээд үзэл санаа нийлээгүйгийнхаа төлөө тэд нар хоолны толгооноо хасуулдаг байсан. Ихтэй сургуульд орж сурч чаддаггүй байсан. Тэд нар ямар ч ажил хийх боломжгүй болж исэн. Тийм бодит
баримтд номнууд өгдөө шүү дээ. Би нэг ном уншиж л өстэй. Би тэгээ тэрийг уншихдаа нэрээ ямар аймаар юм бэ? Энэ маш их шашинцсан сүмтэй бас туйлын их адилхан юм байна гэж би бас бодож л байсан. Тэгэхээр тийм үйл явдлууд түүхийн туршид давтагдаад явсан бөгөөд эцсийн цагт энэ бас яг л давтагдах бөгөөд туйлын одоо харгас хэлбэртэй орно гэсэн үг. Олон хуурамч иш үзүүлэгч гарч ирж олныг төөрөгдүүлнэ. Ёс бус байдал өсснөөс болж олон хүмүүсийн хайр хүрнэ. Өөрөөр хэлэх юм бол одоо бидний уншиж байгаа бүх үйл явдлууд чинь ингээд араасаа ингээд яваад байгаа штэ. Араасаа явж байгаа юм чи үр дагавруудтай байгаа. Бурханлаг хүмүүсийг барьж, душааж, хавчиж, зовоож, үзэн ядаж, үе олноор нь хомроглон устдаад ирэхээр та юу болно гэж бодож байна? Эерэг ярьдаг, найдварыг ярьдаг, итгэлийг ярьдаг, баяр хөөргийг ярьдаг хүмүүс эрс багаснаа гэсэн үг үстэй. Мөн үү? Эрс багасна. Бурхны үгийг ярьдаг хүмүүс ч нөгөө хавчигдаад ингээд ирэхээр зэрэг Бурхны үг яригдах нь ховор болж эхэлнэ. Яг энэ мөчийг ашиглаад хуурамч иш үзүүлэгч нар гарч ирнэ. Тэгээ хуурамч иш үзүүлэгч нарыг бид нар яаж хуурамч гэж мэдэх юм? Бид нар одооноос таньж мэдхэд суралцах ёстой. Бид нар Христэд итгэж юм байна. Энэ хүн иш үзүүлээд дэжтэй гэл иш үзүүлэг болгоныг шүүрж аваад ээж болохгүй штэ. Бид нар тийм учраас биднэрт энэ үгийн бясалган байдал, ариун сүнсний хүчтэй ажиллагаа өнөөдөр айгүй чухал аахгүй юу? Тэгжээж бид нар ялгаж таньна гэсэн үг. Энэ цаана нь ямар сүнс ажиллаад байгаа юм? Энэ хүн яг мөн үү иш үзүүлэгч. Ариун сүнс наад чи бишээ чи наанаас холд гэхэд за гээд цамцаач авахгүйгээр шууд зүхтаа чаддаг байх ёстой шүү бид нар. Энэ бидний өнөөдөр одоо сурж явах ёстой зүйл мөн байхгүй юу? Эцсийн цагийн хүний хийж явах ёстой дасгалжуулалт мөн гэсэн үг. За гарч ирээд олныг төөрөгдүүлнэ. Ёс бус байдал өсснөөс болж за мэдээж би түрүү ярьсан те ерөөсө хууль их хэмжээгээр зөрчигдөн зөв юм үлдэхэ болно. Одоо тэр чин Бурхны ариун хүмүүсийг хавчиж хяхаад ирэхээр зэрэг нийгэм чи өөрөө өөртөө л лай хурааж байгаа байхгүй юу? Тэр хүмүүс нь багасаад ингээд ирэхээр зэрэг. Тэгээд хаасаагүй ёс бус байдал өсөж байгаа учраас хүмүүс одоо цайрна гэсэн үг. Хайр нь хөрнөө. Энэ бүгд шинж тэмдгүүд. Одоо та зүгээр боддоо өнөөдөр бид өөрийнхөө амьдарч байгаа нийгмийг манад ёс бус байдал их байна уу, дунд зэрэг байна уу, бага байна уу? Одоо би бол гаарж байгаа л гэж хэлмээр байна. Цаашаа яаж гаарахыг бол би хэлж мэдэхгүй. Ичхээ болсон. Одоо бүр ёс бус байдлаа хуульчилдаг болсон. Тийм ээ? Тэгээд одоо их орноо хайрлаа гэж ярьдаг боловч яг үндэ би бинээ ч хайрладаг. Одоо бид нар Facebook дээр харддаг шүү дээ. Сайхан амьдарч байснаар эхнэр нь нөхрийнхөө булааг пэстээр дэлгээл, нөхөр нь эхнэрийнхээ булааг пэстээр дэлгээл. Тэгснээ дахиж чад дэлгүүр хэсээ явж байсан эхнэрийг 20 хэд тутгалж алаад. Үе эхнэрийг шүү дээ. Энд танихгүй эмэгтэй биш байхгүй юу? Эсвэл өөрийнхөө охиныг хүчндэл, байнга хүчндэл бүр байнгын бэлгэн дарамтанд оруулаад өөрийнхөө хүүг одоо алаал. Энд чи одоо бид нар яг ямар үед амьдраад байна гэдгийг маань хэлж өгч штэ. Энэ шинж тэмдгүүд бүгд өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм дотор байгаа. Өөр улс үндэстнүүд дотор чухам ямар эрчтэйгээр яаж өрнөж байгааг бид нар хэлж мэдэхгүй штэ. Амар манахаас л дээрдэггүй амар дордж байгаа л гэж би сонссон. Би саяхан сонсч ирсэн. Швед улсыг дэлхийн хамгийн аюулгүй үндэстэн гэж тооцдог байсан бол одоо Швед улс бол маш аюултай үндэстэнд тооцогддог болсон. Яа тэгвэл одоо цагаачдыг их хэмжээгээр оруулсан учраас амьд явах баталгаа алга болсон. Эмэгтэй хүн зүгээр гудамжаараа тайван явж явах баталгаа алга болсон. Хизээл бол хизээ хүүхдийг маань хулгайлах боломжтой болсон. Одоо нийгэм нь өөрөө маш өндөр ёс суртахуунтай одоо халамжийн бодлого сайн байсан ч хамаагүй ёрын эмчэнд ингээд ан цаваараа нүх сүвээрээ ингээд хулган шиг ингээд ороод ирж байгаа байхгүй. Энийг ч одоо ямар ч иммиграшн ямар ч одоо гадаад бодлого зохицуулж чадахгүй шүү дээ. Иммиграшн цагаачлалын бодлого зохицуулж чадахгүй байна. Хий димэл харагдаж байгаа цагаачдтай л одоо байлдаад байна. Гэтэл тэднийг гаргаа явуулсан ч ёрын эмчэнд одоо нөхөө олоод ороод ирэх л байхгүй да.
За хайр нь хөрнөө. Энэ хайр хөрж байгааг бид нар одоо харж байна. Одоо би зүгээр л төсөөлөд бодоход 20 жилийн өмнө Башар ал-Assадын 26 жилийн өмнө Башар ал-Assадын амьдарч исэн Солонгос одоо өнөөдрийн Солонгос хоёр бол тэнгэр газар шиг өөр. Үнэхээр хүйтэн сэтгэлтэй болсон Солонгосууд. Тэгээ одоо сая ярьж штэ Солонгос шигдаануудаас одоо монголчуудыг бас өөр бусад гадаадын ажилчдыг ч гэсэндээ яг хэрэг хийцэн юм шиг гавлаад аваа явж байна. Гэрлүүн Монгол руу буцааж байгаа байхгүй юу? Тэгээ эн чинь өөрөө одоо ямар муухай хүйтэн сэтгэлтэй. Тэгээ тэр шигдаан жижиг донд үйлдвэрлэл, жижиг донд бизнес эрхэлдэг хүмүүс чинь одоо бүр засгийн газартаа игдүүцэж, зэвүүцэж шít. Яагаад ингэ миний сайн ажилтан ингэж хулгайч дээрэмчин шиг авч явж байгаа юм бэ? Энэ хүний оронд одоо ажиллах солонгос хүн байхгүй шүү дээ. Энэ хүн чинь одоо одоо манай ажлын голыг нугалж өгч штэ. Яагаад ийм юм болж байгаа юм бэ гэд одоо бүр гомдол гаргаж штэ. Тэгэхээр хайр хөрнөө. Бид нар яг хайр хөрцөн ертөнц дотор л одоо ганц гэрэл гэгэнд бид нар ахгүй юу? Бурхны хайрыг түгээдэг. Одоо юу ч болж исэн хүмүүсийн төлөө залбирж яадаг. Тийм одоо тэр хайр бидний дотор л байна. Бид нар тийм л үед амьдарч байна. Харин эцсээ хүртэл төвчсөн нь аврагдах болно гэж байна. Англи Библиэр юу гэж хэлдэг вэ гэхээр энэ бүхэн болж хахад Бурхан та нараас нэг л зүйлийг нэхэх болно. Та нар эцсээ хүртэл надаас зуур. Юу ч болж исэн надаас зуур. Юу ч болж исэн замаараа алах. Юу ч болж исэн үг ба сүнс дотроо алах. Юу ч болж исэн. Бурхан биднээс энийг хүсэж байна. Хүсэх биш, бүр нэхэж байна. Бидний амьдралд янз бүрийн юм болж байгаа. Энэ бол дасгал, энэ бол сургуулилт. Тэгээ бас ирэх өдрүүдэд юу болох юм би хэлж мэдэхгүй. Гэхдээ бид нар нэрэл зүгтаахта чамдаантай хуц бэлдэхгүй зүгээр шууд зүгтаах тийм бэлэн зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Хаяал явах бэлэн зүрхтэй байх хэрэгтэй. Орхиол явж чадах хэрэгтэй бид нар. Бид нар тийм дасгалыг өдөр болгон хийснээрээ бид нар аливаа зүйлд бэлэн болно шүү дээ. Нэгэнт бэлэн болсон бол тийм зүйл болсон ч бид нар даваал гарна. Болохгүй сайн л үсттэй. Би шаал тэмээ бэлдсэн байж гэж ямар ч тэнэг хүн хэлэхгүй шүү дээ. Хизээч бурхан биднээсийг хоосон юмд айлгаж бэлдэхгүй шүү дээ. Тийм учраас бид нар үнэхээр одоо өнөөдөр биднэрт өгсөн зүйлсийг юун дундуурч туулж ав. Өвчнж байна уу, өр зээлж байна уу, салах одоо амьдын хагцалж байна уу, хин нэгэн маань үхэж хагцсанж байна уу, мэдхгүй байна би одоо юу ч болж ирсэн. Цаг агаар хит дулаарч байна уу, хит хүүтэрж байна уу, махны үн килограмм нь 100 мянга болж байна уу, махны үн килограмм нь 1000 болж байна уу. Ямар ч үед биднүүсийг туйлын доктортай байлгахын тулд бурхан бидний дотор хийсэн бүхнээс тас зуурсан хэвээрэл байх хэрэгтэй. Энийг бурхан биднээс нэгж байна. Тэгэхээр энэ эцсээ хүртэл твчсэн нь аврагдана гэдэг чинь ер нь бол маш чухал зүйл. Бурхан хийсэн юм маань хадгал гэж хэлээд байна шүү дээ. Түүнээс юу ч хийгээгүй бидний зүгээр л тэгэл яадаг ч гэсэн шүтээ зугаад төвчээд л байгаараа гээгүй. Энд чинь итгэхгүй төвчээрийн тухай яриаггүй. Энд чинь зүгээр төвчээ шүтээ зугаал нэг газар очиж нуугдаа суух тухай ерөөсөө яриаггүй. Энд чинь маш итгэвтэй төвчээр, итгэвтэй хүлээлт, итгэвтэй өвдөлт. Би одоо баг охиноо төрүүлэхдээ миний 4 дахь төрөлт байсан л да. Баг охиноо төрүүлэхдээ би сургалтанд суусан. Одоо хэрхэн маш сайн өвдөлтгүйгээр одоо өвдөлт багтай хурдан төрхвэ гэдэг тийм сургалт тэр үед сүмүүдийн дунд хийгддэг өстэй би сууж ирсэн. Нөхөртөгөө цуг суудаг байхгүй тэр сургалтанд. Тэгээд тэр сургалтанд суугаад тэр сургалтнаас юуг одоо бидэнд заадаг вэ гэхээр өвдөлтийн үе бол таны маш идэвхтэй ажиллах үе гэж заадаг. Өөрөөр хэлбэл одоо ингээ минутаар одоо та 5 минутын зайтай өвдөж ивэл яах юм? 3 минутын зайтай өвдөд ирвэл яах вэ? 1 минутын зайтай өвдөд ирвэл яах вэ? Юу уухын, юу хүлхэхийн, тамир тэнхээгээ барахгүй тулд танд
гард орчин ямар идэх юм байх ёстой юм. Бас хүүхэд чинь хурдан төрхийн тулд та ямар дасгал хийж явах ёстой юм. Нэг бүрчлэн ширхэгчлэн зааж өгдөг байхгүй юу. Тэгээ би дөрөвд хохныгоо төрүүлэхдээ эмнэлэг дээр очсон. Тэр ч одоо өвдөлт бараг 5 цагаас л эхэлсэн байх та. Би эмнэлэг дээр 7 өнгөрөөгд очсон. Тэгэхэд одоо нөгөө маш их дасгал хийжсэн учраас одоо яг тэр жирэмслэлтэн дээр би маш их дасгал хийжсэн. Тэгээ нөгөө хоолны дэглэм аягүй сайн барьжсэн. Нөгөө яг одоо нөгөө хүүхдэд хэрэгтэй бас надад өөрт маань хэрэгтэй дэглэм барьжсэн учраас тийм илүүдчин таргалалт хит таргалт энэ надад байгаагүй. Тэгээ би эмнэлэг дээр очиход би одоо юу бодож исэн бэхээр за би очиод төрөх хүртлээ хичээлэл бодоод байгаа штэ. Би одоо яаж амьсгал хүртэл цаана. Яаж амьсгалах вэ? Яаж алхах вэ? Ямар дасгал хийх вэ? Тийш хийх дасгалыг хүртэл зааж өгдөг байхгүй юу? Тэгээд би очиод ерөөсө цагийн дараа л одоо маш хурдтай төрсөн баа. Бүр үнэхээр өөрөөж гайхсан, манай нөхөрч гайхсан. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр сайн дасгал бол, сайн дадлага бол биднүүст юмсыг амархан даван туулах үнэхээр гол шалтгаан болж байгаа. Тэгээ биднийг өнөөдөр бурхан өдөр болгон сургаж байна шүү. Бид нар өдөр болгон Библийг уншиж сурж байна. Би та нарыг уншиж байгаа байхаа л гэж найдаж байна. Та уншсан нь дээр. Өдөр болгон Библийг уншиж, өдөр болгон Бурханы өмнө сууж, өдөр болгон залбирч тодорхой цаг гаргаж гэсэн үг шүү дээ. Та нар чи ажил хийж байгаа, одоо тий хүүхэд харж байгаа, эсвэл одоо янз бүрийн юм хийж байгаа хүмүүс шүү дээ. Би ч гэсэн бас одоо гэр орондоо хийх юм байгаад л. Гэхдээ энэ бидний дасгал гэж та бодох хэрэгтэй байхгүй. За би дасгалаа хийж энэ да. За би дадлагж जैन да. За би сурж जैन да. Тэгээд энэ бүхнээр дамжуулаад бурхан таны дотор хийх ёстой бүхнээ хийгээл байна. Бурханы зүгээс ямар ч асуудал байхгүй. Тэрийг та тийм юм хийгээд өгөөч. Та яагаад энийг хийхгүй байгаа юм бэ гэж түүний ажлын талаар өөрөөсөө маргалдах хэрэггүй. Тэр юу хийхээ айгүй сайн мэднэ, юу хийж байгаагаа ч мэднэ, юунд намайг бэлдэж байгаагаа ч мэднэ. Ганцхан би маш итгэвтэй дасгалжуулалтанд нь ордог баймаар байна. Маш итгэвтэй одоо түүний намайг бэлдэж байгаа зүйлд нь би ховчлон оролцож өөрийгөө ингэж дасгал сурмаар байна. Оюун санаагаач тэр, зүрх сэтгэлээч тэр одоо илүү дутуу, шаарах, гомдол, элдв дээдэм байдсан бол одоо зүгээр тайлаад хайдаг цаг минь болчиход байгаа байхгүй. Зүгээр тайлаа хайлаа хогийн савнд хийлээ тэр эргэж харах ямар ч шаардлагагүй. Энэ талаар би ойрын үед бас маш их бодож байгаа. Би хиндэж гомдох ёсгүй. Гомдол хүнээс ирдэггүй. Би өөрөө гомддог байхгүй юу? Би л өөрөө гомдъё гэж гомддог. Түүнээс хүнээс ирдэм биш. Хүнд бид нар болохоор тэгдэж тэр намайг гомдоосон. Тэр тгээгүү бол би гомдох байсан. Үгүй. Хэргийн эзэн хингэрэгний тохиурол энэ сувдаа өөрөө муу юм. Тэм учраас би зоригтойгоор би уучлсан. Би гомдохгүй. Би гомдоогүй. Бид нар хэлэх дасгалаа хий. Энэ дасгалыг бол бид нар хийж явах ёстой. За. Цаашгаа харъя цөмөрөө. Эцсийн хүртлэн дэвчих тухай ярьж байна би тийм ээ. Маш итгэвтэй хүлээлтийг ярьж байгаа шүү. Бэлтгэлтэй хүлээлтийг ярьж байгаа. Тэгээ Бурханы хотын сүм дотор бас зөвхөн хотын сүм биш. Одоо биднийг сонсож байгаа хичнээн ч хүн байдаг юм дээ. Тэр бүх хүмүүс дотор Бурханы хийж байгаа бүхнийг одоо бид нар үхтэл зуурж, бүр тэрүүгээр нь амьдарч, тэгтээ тэрийг нь бусдтай хуваалцаж, бусдын амьдрал руу цутгаж, дамжуулж, хувааж, бялхааж амьдрах ёстой. Баггүй. Төвчээр дотор чи энэ бүгд чи бүгдээрээ орж ирж байгаа. 14 дээр хаанчлан энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхийд даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ. Би арай өөрөөр уншмаар байна. Одоо би сая бүх шинж тэмдгүүдийг уншлаа тийм үү? Дайн дажин болно л гэж байна. Дайн дажин болж байгаа учраас үсгэлэн хоолны хомсдол үүснэ л гэж байна. Тэгэнгүүтээ энэ бүхнийг харахтаа бид нар за ер нь бол уншаад эхэлчихлээ шүү. Үнэхээр бид нар ирэх үе рүүгээ орох гэж байна шүү. Үнэхээр юм төрөх гэж байна шүү гэж бид нар одоо бэлдэж эхэлгэнэ шүү дээ тийм ээ. Тэгэнгүүтээ дараад нь ямар шинж тэмдэг гарч ирсэн бэ гэхээр хүмүүс Христ итгэлийг харчих болно, алах болно. 2000 жилийн туршид Христ итгэдэг хүмүүс, Христ итгэлт хүмүүс итгэл үнэмшлээсээ олж цаазлуулсан, шатаалгасан, шоронд орсон, нийгэмдээ адлагдсан, одоо ядуу зүдүү амьдарсан, одоо бүх л ямиг үдсэн. Эн чинь загвар ахгүй юу? Энэ ертөнцийн
загварна. Миний нэрээс олж та нарыг үзэн ядна. За тэнгуүдэ дараад нь яасан бэ гэхээр хүмүүс итгэлээсээ орно гэсэн шинж тэмдэг. Итгэлээ хайна гэсэн үг. Тэгтлээ хүн хатуурна гэсэн үг. Хатуурна. Есүс Христ та нараас зарим ч надаас урах болно. Та нар хончныг зохиход хонд нь тарж бутарна гэдэг шиг намайг баригдахад та нарын тар танигдана гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд Петр би л урахгүй гэж хэлдэг. Бид нар тэгээ Есүс юу гэдэг вэ гэхээр чи урвна. Гэхдээ би чиний төлөө зуучлан гуйсан учраас чи дахиад сэргээгдэнэ гэсэн. Тэгэхээр бид нар биестэ тэхгүй биестэ ингэж гэж яах хараараа та нар манар гэж орилж гашгичхийнхаа оронд зөв чимээгүй дасгалаа хийх ёстой. Бид нар бурханлаг амьдралыг тууштайгаар өөрсдийнхөө амьдралын хэм маяг болгоод бүр ингэж одоо бүр батжуулаад байгуулах ёстой. Түүнээс биш ингээд би өстө тэгнэ гэж байхгүй, би өстө ингэнэ байхгүй гэж ярих хэрэггүй. Тэгээ бид нар юмсыг туулаа явж хахад алдаж болно. Бид нар бүр нэрэл би Есүсийг танихгүй гэдээ айсандаа хэлчих болно. Тэгтэл миний зүрхийг мэддэг бурхан тэр намайг эргүүлээд сэргэнэ. Тэр эргүүлээд бүр арсан шиг зоригтой болгоно. Тэгээ Петр дараад нь завлмай цовдлогдож өгөхтэй. Айгаагүй шүү дээ ерөөс. Би эзэн шигээ цовдлогдох нь зохисгүй. Би бол бүр доошогоо харж цовдлогдох хэрэгтэй гэд цовдлуулж өгсөн байдаг. За, шинж тэмдгүүдийг би ярьж байгаа тий. Тэгээ ёс бус хуурамч иш үзүүлэгч нар гарч байна. Тэгээд хаасайгүй ёс бус байдал бялхна гэж байна бүр. Бөөр зүгээр ингээд одоо халина. Бид нар одоо ёс бус байдлыг бол хангалттай л харж байна. Бид нар ёс бус байдалд дасаж юусоо болохгүй байхгүй. Энд чинь дасаж болохгүй зүйлсийн нэг. Бид нар дасах юм бол бидний хайр ч гэсэн хөрнө. Тийм учраас хүмүүсийн хайр хөрнө гэсэн. Хүмүүс бие биенээ хайрлахаа болно гэсэн. Тэгээд энэ бүхэн дондор чи надтай хамт алхасаар бай. Намайг сонссоор бай. Над руу ярьсаар бай. Намайг ухамсарласаар бай. Намайг бодтой гэж бүр хар. Бодтой гэж хүлээ. Одоо надтай ажилласан хിവэрэ бай. Намайг эрэлхийлсэн хിവэрэ бай. Үг ба сүнс дотроо алхсан хിവэрэ бай. Хоорондоо хуваалцсан хിവэрэ бай. Шээрсэн хിвэрэ бай. Энийг бясгаасан хിвэрэ бай. Тэгээд 14 дугаар эшлэлдэр харин энэ хооронд хаанчлалын миний яриад байгаа Есүс Христийн яриад байгаа энэ хаанчлалын сайн мэдээ бүх үндэстнүүдэд гэрчлэл болж тунхаглагдана гэсэн. Энэ одоо жинхэнэ утгаараа бүх үндэстнүүдэд одоо бидний сонсдог энэ хаанчлалын сайн мэдээ байгаа шүү дээ. Одоо Христ ирэх гэж байна. Хаанчлал гэж яг юу юм? Хаанаас эхлэлтэй юм? Яагаад биднийг аварсан? Одоо энэ хаанчлалын бүхийлийн мессежүүд чинь бүх үндэстэнд зүгээр яригдах юм биш. Бүр амьд гэрчтэйгээр баттай тогтоогдно гэсэн маа. Англи Библиэр бол тэгж байлаа. Хаанчлалын сайн мэдээ үндэстэн болгонд яригдаж, үндэстэн бүрт бат гэрчтэйгээр тогтоогдох болно. Өөрөөр хэлбэл биш үү? Хаанчлалын сайн мэдээг зөвхөн тэр үндэстэн сонсоод зогсохгүй. Тэр сайн мэдээгээр хүн яаж сайн амьдрдгийг харах хүмүүс тэдний дотор гарч ирнэ гэсэн үг. Юу ч зогсоодгүй тийм хүмүүс. Тийм бат гэрчлэлтэй тийм хүмүүс гарч ирнэ гэсэн. Энэ нь зүгээр л нэгтэй бурхан намайг Орос руу дуудлаа. Яг л би Оросд одоо оюутан байсан болохоор бурханд миний орос хэл хэрэг болсон юм байлгүй дээ. Тэгэхээр намайг Орос руу яв гэж би Орос руу явлаа гэд би очиод тэнд Есүс танд хайртай шүү. Есүс таны төлөө амиа өгсөн шүү гэж хэлчихэд тэнд дунд одоо ингээд амьдраад байх тухайгтоос биш. Есүс Христ яагаад хүн төрлөختнийг хайрлаж амиа өгсөн бэ гэдгийг би амьдралаараа хүмүүст харуулж амьдрна. Хүмүүс тэрийг нь хараад бурхны хаанчл гэж юу ингэнгүүт энэ бурхны хаанчл чинь манай хажуу хаалганд байгаа штэ. Нэрийг нь тэр хэдий. Тэр чинь бурхны хаанчлаар амьдрдаг хүн байхгүй юу гэж хүмүүс бүр баттаад. Тэгэхээр хаанчлын сайн мэдээ үндэстэн бүрт ингэж батчихна. Эргэж буцалтгүйгээр. Харин энэний дараа өсгөл ирнэ. Өөрөөр хэлбэл гэмт үе маань дуусна гэсэн үг. Тийм учраас бид нар яг гэмт үеийн төгсгөл дээр амьдарч байгаа. Дэлхийн үндэстнүүдэд яг ийм ажил хийгээд
Тэр үндэстэн дотор амь насаараа дэнчин тавиад, амьдралаараа дэнчин тавиад хаанчлалын сайн мэдээг тунхаглаа зогсохгүй амьдралаараа би гэрчилж яана гэж зогсож байгаа ийм гайхалтай хүмүүс хичнээн их байгааг бид нар хэлж мэдэхгүй шүү дээ. Тийм хүмүүс чинь чимээгүй хөдөлмөрлөдөг. Тийм хүмүүс чинь чимээгүй ажилдаг, нуугдмал байдаг. Тийм хүмүүс байж таараа биднээс ч бас явах л ах. Тийм л учраас бид нар айгүй сайн бэлтгэгдсэн цэргүүд байх ёстой. Айгүй сайн бэлтгэгдсэн сайн мэдээний гуталтай байх ёстой. Бид нар үнний бүсийг бүсэлж чадсан байх ёстой. Бид нар авралын дуулгаа өргөлж өдөр болгон өмсдөг байх ёстой. Бид нар итгэлийн бамбаага байнга авч явдаг байх ёстой. Ямар ч амьдралын нөхцөл байдалд. Тэгээ ингэж амьдрч чадаагүй бол үндэстэнд очисноо хаанчлыг ярьснаа хаанчлыг батжуулан байгуулна гэдэг бол одоо нөгөө саваагүй нохоо саранд хуцнаа гэдэг шиг юм болох гэдэг байхгүй. Тэгээд төгсгөл ирнэ гэж. Энийг зүгээр ингээд механикаар ойлгоод авцсан. За бид нар ингээд үндэстэн рүү яв. Цөөрөө явъя. Эзэн биднийг дуудаж байна. Үндэстэн рүү явъя. Тэгээд төгсгөл ирнэ. Ингэж ойлгож болохгүй л дээ. Энд чинь бид нар зүгээр одоо тийм ээ. Одоо хүүхдүүд маань гадаад руу сургуульд явхад бид нар ямар их бэлтгэл хийдэг үлээ дээ. Хоол унднаас ахуулаад, өмсөх зүгээс ахуулаад, мөнгө төгрөгөөс ахуулаад, тэр нутгийн ёс заншил тэнд очиод дасах байх гэ. Бид нар ч бас хэрэндээ л хөөрхөн бэлтгэл хийж байгаа л явдаг ш. Зүгээр гоёо алгадаад юу ч хамаагүй өмсөөл онгоцон суугаа явчихдаг. Тэнийг хүнж байхгүй ш. Тэгвэл тэр тусмаа хаанчлаар ингэж хүн амьдрдаг юм аа гэж харуулахын тулд хүн чинь бас нэг харуулах юмтай, суулгагдсан юмтай, амьдралын тодорхой хэв маягтай, хаанчилдаг хэв маягтай, дадал зуршилтай, бүр бурханлаг амьдралын дадал зуршлыг бүрэн утгаар нь эзэмшсэн тийм нэгэн байх ёстой л байхгүй да. Тэгээд бурхан тэр хүмүүсээ илгээх л болно. Христийн одоо дагж исэн 11 дагалдагч, дээр нь нэг дагалдагч нэмж ирсэн. Тэгээд тэр Самар хотын дэргэд Самарын нутгаар явж байхад ходог дээр тааралцсан эмэгтэй тэргээ дараад нь хүмүүс бас судалгаа хийсэн байт юм билий. Тэгээд тэд нар бол үнэхээр үндэстнүүд рүү явж хаанчлын сайн мэдээг тараасан байгаа байхгүй юу? Бүрэн утгаар. Та нар санаж байгаа нөгөө Үлс номон дээр Филипп Самарт очиж сэргэлт хийдэг штэ. Сэргэлт хийгээл хүмүүс үү олноороо аврагдаал идэгрээл тэгээд бурхан түүнд чи Газ руу уруудж байгаа зам руу яв. Тэгээд тэнд одоо Эфиопийн амбан явж байна. Чи тэрэнд очиж сайн мэдээг яриа гэв. Тэгээд нэг мэдсэн чинь Филипп тэр тэргийг гүйцэд очсон байсан. Энд гайхамшиг байхгүй юу? Яаж хурдангүйгээд тэр чинь гүйцэхгүй. Тэгэхээр одоо нөгөө бидний эрх цагт өмсөх биелдээ эрх үед өмсөх биеийн тийш очмоор нэхэд авчиж байгаа байхгүй юу? Тэгээд тэнд Эфиопийн амбан Исая номоос уншаад явчихдаг. Тэгээд би та юуны тухай уншаад байгаа юм бэ гэсэн чинь харин тийм ээ энийг би хэний тухай уншаад байгаагаа надад тайлбарлаад өгдөг хүн байдаг ч болоосоо гэж бодоод явж байна гэдэг. Тэгээд Филипп би танд хэлж өгье гэдэг. Тэгээд тэр даруй Эфиопийн амбан одоо тийм ертөнцийн санг хариуцдаг байсан амбан Христийг хүлээж авсан. Хажууд нь ус ээжсэн. Очоод усаар угаалгасан. Тэгээд нөгөө Филипп түүнийг орхисон. Нөгөө амбан ерөөсө Филиппийн араас чаргууцдаагүй. Тэр эзэнд итгээд мөн хамиг авсандаа туйлын баяртайгаар замаа үргэлжлүүлдэг. Филипп яасан бэ гэхээр тэр даруй буцаа Самар руу авчигдсан байдаг. Гэхдээ ийм л гайхалтай гэрчлэл, ийм л гайхалтай амьдралтай байж ээж бид нар бурхан биднийг тийм юм руу явуулна шүү дээ. Тийм учраас бид нар илгээлтийг хөнгөмсөх тооцох ёсгүй. Бас хэрэггүй ч гэж үзэж огтоосон болохгүй. Монголчууд нэгэн цагт нэрэл сэлэн бариад жижигхэн морой унаад дэлхийг эзэлж ирсэн шүү дээ. Тэгэхээр бид нар ирэх өдрүүдэд, ирэх цагт, ирэх улирлуудад бид нар нэрэл те сайн мэдээнийхээ гутлыг өмсөөд энэ тэнүүгээр одоо дахиад нэрэл яаж хүн хаанчлаар амьдрдгийг, яаж хүн хаанчилдгийг, бурхантайгаа хамт яаж байдгийг энэ бүх сайн мэдээг амаараач амьдралаараач тунхаглана шүү дээ. Тэгээ одоо бол бид нар тэгтээ одоо амьд эзээч өөхөхгүй тэр хааны нэрээр явах болно. Тэр хааны нэрийг Есүс Христ гэдэг. За
ингээд төгсгөл ирнэ. Иймд иш үзүүлэгч Даниэлийн хэлсэн хоосрлын бузар юм ариун газар байхыг та нар харвал уншигч нь ойлгог. Иудэд байгсад нь уул руу зүгтаг. Дэвид дээр байгаа нь гэрээсээ юм авч гарах гэж доошо бүү бүү. Талбайд байгаа нь дээлээ авахар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй. Та нарын зогчлолт нь өвөл эсвэл амралтын өдөр таарахгүй тул залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөө хүртэл болоогүй. Мөн хизээч дараа нь давтаж болохгүй агуу их гай гамшиг болно. Хэрв тэр өдрүүдийг эзэн сонгогдсдынхаа төлөө богиносгоогүй бол хинч тисэж гарахгүй. Энэ бол одоо яа харахгүй элчт ном дээр яригдаад байгаа гамшигын 7 жил гэдэг ч одоо яг энэ байгаа юм л да. Энэ 7 жилийн гамшигыг би нэг хүний номлолыг бас сонсч ирсэн. Тэнд хэлжлээс л та. Есүс бол өөрөө хэлсэн өмнө нь ийм гамшиг тохиолдож байгаагүй. Дараа нь дахиж тохиолдохгүй. Бид нар Египтийн одоо 10 гамшигыг мэднэ. Гэхдээ энэ бол Египт болсон. Гэхдээ тэр байтугай Египт дотроо еврейчүүдийн амьдарч исэн газарт болоогүй шүү дээ. Еврейчүүд зүгээр л сая Шинзогийн хэлдгээр зүгээр триллер кино үзэж байгаа юм шиг л тэднийг яаж гамшиг дундуур дарчилж байгааг л харсан байна. Харин энэ Есүсийн яриад байгаа 7 жилийн гамшиг бол бүх дэлхийг хамарсан. Бүх дэлхийг хамарсан. Ийм гамшиг. Ноагийн гамшигтай зүүрлэхгүй. Бүх дэлхийг хамарсан аимшигтай одоо гамшигын 7 жил үргэлжлэх бөгөөд хэрэг бурхан энэ 7 жилд хүртэл хүмүүс аврагдаад байх нь байна шүү дээ. Аврагдаал байх нь байна. Энэ нь бурханы сонгогдсон хүмүүс. Илчлэлт номон дээр энэ тухай юу гэж бичсэн байдаг вэ гэхээр Тэнгэр элч нартаа тушаал өгөөд миний сонгосон хүмүүс дээр миний тэмдгийг тавиад ирээ гэдэг. Тэгээ тэр нь Израильчууд байдаг. Тэгээд 144 мянга тэр үед аврагддаг. Одоо эзэн сонгож авдаг. Тэгээд би яагаад ингэж ярьж байгаа нөхөр энд ингэж хэлж штэ. Та нар одоо тэр үйл явдал нь өвөл ч юм уу амралтын өдөр битгий болоосай л гэж залбираа гэж. Энэ дэлхий дээр амралтын өдөр болоход нэг ч сантиметр хөлөө урагшин тавьдаг хүмүүс бол еврей хүндэт нь л байдаг. Гинэ. Тэд нар сабат өдрийг тэгж сахидаг. Ямар ч хөдөлгөөн хийдэггүй. Бид нар амралтын өдрөөрөө ийш тийшээ явдаг. Тэ? Бид нар амралтын өдрөөрөө зугаалдаг. Бид нар амралтын өдрөөрөө гадагшаа явдаг. Бид нар амралтын өдрөөрөө хөдөө явдаг. Амралтын өдрөөрөө бид нар айл очдаг. Тэ? Еврейчүүд бол тийм биш. Амралтын өдрөөрөө бид нар гэртээ байна. Гэрээсээ гараад явна зух. Тэр байтугай зухт нь хувцас сунараа боож баглана. Ямар ч тийм байхгүй. Гэж штэ. Тийм учраас Есүс хэлж штэ. Өвөл эсвэл амралтын өдөр бүл дохиогосоо гэж залбираарай. Энэ үед хамгийн их зовх хүмүүс бол хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд юм аа. Би энийг бол одоо үнэхээр яхахгүй Израилийг маш хүчтэй сэгсэрж байгаа ажиллагаануудын нэгийг ярьж энэ л гэж би харж байгаа. Энэ миний л итгэл. За би тэгтээ ганцхан Израиль гэж хэлээгүй шүү. Намайг айгүй зөв ойлгохыг хичээгээрэй та нар. За тэгээд энд ингэж хэлсэн маа юм. Иш үзүүлэгч Даниэлийн хэлсэн хоосрлын бузар юм ариун газар байхыг та нар харуул. Энэ Даниэл номын 9-р бүлэг дээр байгаа. Харъя л та зүмөрөө. Тийм учраас би та нарыг одоо судал гэж байгаа байхгүй юу? Энэ миний ярьж байгаа зүйлсүүд чинь та нарт өөрсдөд чинь айгүй тодорхой болоо. Нэрээ тийм бэ шүү. Энэ төр бид нар чинь харах ёстой шүү дээ. Даниэл 9-ийг харъя. 9-р бүлэг. Даниэл чинь өөрөө үзэгдэл үзэж байгаа. Есдүгээр бүлгийн 26. Тэгээд 62 7 хоногийн дараа Месиа таслагдах бөгөөд өөрөөр хэлбэл аврагч тослогдсон нэгэн үхэн гэсэн үг. Хожим ирэх жононгийн ард түмэн хот ба ариун газрыг эвдэх болно. Өөрөөр хэлбэл хожим ирэх нэгэн одоо жанжин нэгэн хаан хурж ирээд ариун газрыг сүйтгэх болно, устгах болно гэсэн. За.
Тэгээд түүний төгсгөл нь үерээр ирж бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж хоосрлон тогтоогдно. Тэрээр олон хүмүүстэй 1-7 хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч 7 хоногийн дунд тэрээр дахил болон эдийн үргэлийг хориглоно. Бузрын жигүүр дээр жигшүүрийг авчрагч нэгэн ирж тогтоогдсон бүрэн эдэрлийг хүртэл буюу жигшүүрийг авчрагч нэгэн дээр цуцлагдах хүртэл байна. Антихристийн тухай яриа л да. За энэ талаар би үнэхээр судалгаа хийж мэдгүй. Гэтэ би юу олж мэдснээ бол хуваалцахад бэлэн байна. Энэ Даниэлийн бичсэн хоосрлын бузар юм ариун газар байхыг харвал та нар зүгээр шууд зүгтаа гэсэн маа. Тэгээ би энэ хоосрлын бузар юм гэж яг юу гэдгийг болдоо гэдэг ингээд зүгээр одоо dictionary ашиглаад ингээд харсан чинь туйлын одоо ариун юм юу ч байхгүй болох. Одоо хүн төрлөختөнд чинь бас нэг ёс суртахууны хэмжүүр гэж бас байдаг шүү дээ, тийм ээ. Одоо жишээлбэл дайнд өргөдөх стигээ хүндлэх, дайнд ялсан баяраа тэмдэглэх, эсвэл нас орсон хүмүүсийн оршуулгын газрыг хүндэтгэх, одоо юу гэдгийг тийм. Гэтэл хүний хамгийн наад захын ёс зүйн хэмжүүрүүд бүгд нурж унна. Бүр ариун газар гэдэг чинь одоо за бүр одоо сүм чуулганч байна уу, одоо хүмүүсийн итгэл үнэмшлийг оршоож идэг тэр одоо газарч байна уу, тийм газарт нь хамгийн жигшүүртэй зүйлсүүд хийгдэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл айх, ичих, санаа зовох тэр ёс зүйн хэмжүүр түйч байхгүй бол. Тэгээ яг ийм зүйлс нь нийгэмд орж ирээд хүнд ерөөсөө ариун юм гэж байхаа болоод ариун энэ чинь эрхэм одоо нэг хүн хурж нэг хүн тий одоо манай аавын шарлыг очоод зүгээр ингээд дээр нь шээгээд тий дээр нь баагаад одоо манай аавыг доромжилсан үг хэлэг бичээд бузар муухай зураг тавиад тий тэгээ нөгөө шарлийнх нь одоо эргэн тойронд нь яадгийн ингээд одоо хамгийн бохир бузар заваа юмнуудыг хийгээд ингээ байж ивэл одоо би бүр хэлэх үг олдохгүй дээ. Тэгэхээр за нэг тиймэрхүү юм болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүнд нандиндаг, шүтдэг, ариун шүүч байхгүй бол. Тэгэхээр антихристийн хийх ажил бол яг ийм болгоно гэж байгаа байхгүй юу. Яг хөө Даниэл номон дээр антихрист нь яг хизээ гарч ирэхийн, тэгээд тэр яг яаж засаглахын, тэгээд тэр яг яаж устгахын. Тэрийг сая би дөнгөж хальт уншсан. Гэхдээ би тэрнлөө бас ормооргүй байна. Сайн мэдгүй юм бас би мэдхгүй зүйлээ ярмааргүй байна гэсэн. Тэгэхээр миний ойлгосноор бол бид нар ажиглаад за энэ ерөөсөө ариун гэж дахиж шүтэх юу ч байхгүй болж байгаа юм байна. Одоо монголчууд ингээд нэг уул аваад тахидаг шүү дээ. Эмэгтэй хүн гарч болдгоо аваад гин одоо тийм ингээд нэг тийм хориотой одоо тэр чинь бас нэг талаас айгүй мухар сүсэг мөн боловч нөгөө талаасаа бас нэг ариун юм энэ гэсэн нэг тийм аргагүй бурхнаас өгсөн нэг тийм сүсэг байгаад байгаа байхгүй. Энэ сүсгийг ерөөс устгана л гэсэн үг. Байхгүй болно. Ийм юм болж ивэл зүгээр шууд зогт гэж байгаа байхгүй. Шууд зогт. Ерөөсөө бити тэнд удаан бай. Даруй тэндээс хөлөө аваад зогт. Энэ зогт гэж хэлж байгаа хэсгүүдийг бид нар ингээд механикаар ойлгонгуудаа энэ бид нар ингээд ерөөсө зогтох юм байна. За хаана хаашгаа очих вэ гэж зогтох газараа бэлтий гэж бид нар механикаар бодхоос илүүгээр бид нар ер нь аливаа тохиолдолд аливаа нөхцөл байдалд хэрэгтэй гэж үзвэл юугаач орхиод явах тийм чадвартай байх хэрэгтэй. Орхиод явах чадвартай л байх хэрэгтэй бид нар. Та нар санаж байгаа бол Содом Гоморра дээр хөхөр ба галаар бурхан бороо оруулдаг. Тэгээд тэнд хамгийн аймаар нь Авраам ярилцдаг штэ. Тэдэн зөвхт хүн байвал яах вэ? Тэдэн зөвхт хүн байвал яах вэ? Хамгийн гол нь 5 зөвхт хүн ч болдог байхгүй. Тэгээ одоо яста тий оргуугээс ортой охинтой дээрээ гэдэг шиг нөгөө Авраамын зээдүүд энд байсан. Тэгээ Авраамтай холбоотой байсан учраас бурхан түүнийг авардаг. Тэр бидний ахан дүүсд ч хүрнэ. Тэр бидний ахан дүүсийг ч авралдаа багтаана. Тэдний хийсэн үйлс гэж байхгүй байсан ч тэр багтаана. Лотод бол хийж гайхуулаад гівүүлээд байх юм байгаагүй. Тэр байтугай тэр Авраамтай хэрэлдсэн шүү дээ. Муудалцаад байсан шүү дээ.
Тэгээ бүр Авраам бүр сонголт өгсөн ш. За чи одоо юу яа? Чи газраа сонгох эхлэе. Тэгээд би чиний сонгосон зүгийг чи эсрэг зүг рүү би явъя. Би чамтай муудалсан маргүй байна. Ингээс салсан хоёр ахгүй юу? За тэгээд Тэнгэр эч нар бүр Авраамын гараас зуурдаг. Үгүй биш ээ, Лотын гараас. Бушуухан явъя. Одоохон энэ хот сүрэх гээд байна. Тэр хотоос 5 зөвхт хүн ч олдоогүй. Ерөөс. Тэгэхэд Лот зүхтаадаг, хоёр охиноо дагуулад тэр бэр болохгүй хүргэн болох залуучууд нь бол үнэмшээгүй. Тэгээ эхнэр нь зугцсан. Гэхдээ эхнэр нь тэр ч юм авчих юмсан, энэ ч юм авчих юмсан, энэ ч юм хэрэг болно доо гэж ард тишгээ таталцаараа байгаад давсан баг нь болоод гаццсан. Тэм учраас бид нар өнөөдөр айгүй хөнгөн амьдрах хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Хөнгөн амьдрч сурах хэрэгтэй. Бид нар тавьж өгөх юм гарна, ямар нэгэн юмаа тавьж өгөх хэрэгтэй болоо гэж бид нар тавьж өгч сурах хэрэгтэй болчихж байгаа. Эд хөрөнгө байна уу, одоо тий өмсөх зүүх байна уу, одоо юу байна мэдгүй, мөнгө цаас байна уу, одоо бүх мэд. Бид нар энэ тавьж өгдөг сэтгэлгээнд суралцах ёстой, тавьж өгдөг энэ үйлдэлүүдийг бид нар хийж өгөх ёстой. Одоо зүгээр хүүхдүүдээс эхлэе. Хүүхдүүдээ эзэнд тавьж өгье. Аава та дагуулаач. Одоо би инг тэг гэж хэлэхгүй. Та минь дагуулаач. Одоо том болсон хүүхдүүдтэй. Мэдээ жоохон болсон хүүхдүүдээ би юу ч хэлэхгүй та аваад яв гэж болохгүй бурхан ч амар ялах хүүхэд асрагч биш учраас. Тэгтэл өвдсөн ч, өвдөөгөө байсан ч, бүтлгүүцсэн ч, бүтлгүүтэйгүй байсан ч, алдсан ч, эс алдсан ч бид нар хүүхдүүдээ одоо бурханд тавьж өгч сурах хэрэгтэй. Хүүхдүүдэд тавьж өгч сурвал бид нар бусдыг нь тавьж өгч чадна. Тэгэхээр миний бодоход энэ бол яана тэгвэл одоо хоёр давхар цамцтайгаа явж явах хэрэгтэй юм байна. Гурван гутлаа гуруулангийн хайрцагтаа хийгээд аваа явж явах хэрэгтэй юм байна гэх тухай биш. Бэлэн байх тухай. Шуурхай байх тухай. Тиймээс сонин цаг үе рүү орох нь шүү дээ. Нүд эрмхийн зур юмс болоод өнгөрдөг. Намайг ангаагаа явж итэл. Харин би даруй тавьж өгөөд бурхантайгаа хамт урагшлахаар бодох ёстой. Бурхан ажиллаа хийж, бурхан хилэнгээ зутгаж байгаа газартаа та битэрийг байлгахыг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас би хувьдаа юу гэж дэгдэг вэ гэхээр гамшигын 7 жилийн өмнө гамшигын 7 жил босхын өмнө бурхан өөрийнхөө хүмүүсийг авна гэдэгт би итгэдэг. Энэ миний итгэл үнэмшил. Эзээч тэр биднийг тийм аимшигтай зүйл дотор үлдээхгүй. Харин тэр зүйл дотроо тэр гамшигын 7 жил дотроо бурхан дахиад хүмүүсийг олж авах сонгосоор авах. Тийм учраас би бол тэгж итгэдэг. Библиэлд маш олон газар хэлсэн байдаг. Чи эзэнтэй хамт алхах юм бол тэр чамайг мөхлийн өдрөөс аврах болно. Филадельфи хотын сүмд бичсэн загтал дээр шүү байдаг шүү дээ. Би чамайг одоо би чамайг гамшигын өдөрт аврах болно. За, тийм учраас энэ бол тооцоо бодоол, эрсдлээ тооцоолол, энийг авч явсан нь дээр, дэрийг авч явсан нь дээр гэж тооцоолол суух цаг биш. Тийм юмс хурдцтай өрнөх болно. Юмс маш хурдцтай хийгдэх болно. Нүд эрмхийн зүйл хийгдэх болно. Тийм учраас та нар маань бэлэн байгаарэ гэж л бидэнд хэлж өгöd шүү дээ. Одоо нөгөө бид нар монголчин нөгөө сүүлийн үед газар хөдлөлтөөс хамгаалсан газар хөдлөлтийн үед бид нар яах ёстой вэ гэдэг нэг тийм хичээл хийгээд байгаа шүү дээ. Дасгал хийгээд байгаа шүү дээ, тий. Орон даяар ингээл зарлж марлаад тэгээд зурагтаар яг газар хөдлөлтийн үеэр та одоо нэг удаа ярьж байсан та ер нь ийм зүйлүүдээ аваад бэлдээ тавьчихаа. Одоо тэрэнд чинь пас иргэний үнэлэгч орж ирж байгаа юм. За тэгэл одоо юу ч байлаа да тий. Пас гадаад дотоод паспортуу за тэгэл зарим нэг чухал бичиг баримтууд төрсний гэрчлэгээ за тэгэл нэг эхний 2-3 хоногтоо уус мус ч шиг нэг тийм бэлдээд ингээ байж байгаарэ гэх. Тэгэхээр бид нар бэлдээ тавьж болно. Гэхдээ яг юм хизээ болохыг хинч бидэнд хэлэхгүй байхгүй юу? Хизээ газар хөдлөлт болоод тэр үед чи хүнтэй одоо за нөгөө өрөөний баруун болонд тийм юмны доор нөгөө ууттай юм чи байгаа шүү дээ гэж бодох зав гарах ч юм уу, гарахгүй ч юм уу. Тэгэхээр биднийг Есүсийн аягүй сонирхолтой юм хэлж байгаа. Гэхдээ та нар шууд зутаа. Тийм шинж тэмдэг харуул ямар ариун юмч үлдэхэ болно.
Ариун газарт ч хүн ариун бос зүйл байх болно. Одоо Даниэл номдэр байдаг л да. Антихристийг өөрийгөө бурхан гэд сүм дотор байршуулна гэж хэлсэн байна. Би тэр бурхан ч байна гэж. Яг адилхан байхгүй юу? Тэгэхээр ийм зүйл тохиолдож байгаа үед та нар зүгээр даруй зогтох ёстой. За 24-ыг харъя. Хэрэг тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан би аврагдахгүй байх байсан. Харин сонгогдсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно. Өөрөөр хэлбэл ямар сонгогдсод вэ гэхээр одоо тэр 7 жилийн туршид аврагдж байгаа тэр хүмүүс агаад байгаа шүү дээ. Бурхнаар сонгогдчихж байгаа дахиад. Тэр хүмүүсийн төлөө бурхан хуцааг нь богиносгочихж байгаа байхгүй юу? 7 жил болгоод. Хэрв хэн нэгэн та нарт харагтун Христ ирчлээ тэнд байна гэвэл бити итгээрэй. Хуурамч Христүүд болон хуурамч иш үзүүлэгчд гарч ирж хэрэг боломжтой бол сонгогдсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд гайхамшгуудыг харуулах болно. Одоо энэ их аимшигын чин донд хүн чин одоо нэрэ нөгөө Есүс Христийг хүлээж ядж байгаа гэж хэлэх үү? Одоо хүлээж ядж байгаа. Одоо бид нар тийм тэсэн ядан хүлээсэн тэр зүрх сэтгэлийг л бурхан бидэнд одоо хийж өгч байна л гэж ойлгож байгаа шүү дээ. Аль болохоор төөрөлдүүлэхийг хичээнэ. Агуу тэмдгүүдийг үзүүлнэ. Гайхамшгуудыг харуулах болно. Харин би та нарт урьдаас анхааруулan хэллээ шүү. Ямар сайн бурхан бэ. Тиймээс хэрв тэд та нарт хараач тэр цөлд байна гэвэл бүү оч. Эсвэл хараач тэр дотоод өрөөнд байна гэвэл бүү итэг. Унтлагын өрөөнд байна гэвэл битээ итэг. Аянга зүүн зүгээс цахиж баруун зүгт гялбуулдаг шиг хүний хүүгийн заларч ирэх нь тийм байх болно. Хүүр байгаа газар тас шууд цуглардаг. За, англи библийг харах юм бол амьтны сэг зэм одоо эсвэл одоо хүнийг амьдаар биш хүнийг ингээд нөгөө ил оршуулж мушуулсан байдаг шнэ. Тэгээ тийм одоо сэг зэмэн дээр одоо шууд маш ихээр эргэлддэг. Тэгэхээр Есүс энд хэлж байгаа байхгүй юу? Та нар Есүс тэнд ирсэн байна. Цөмөөрөө явцгаая. Есүс энд байна гинэ. Цөмөөрөө явцгаая гэд бөөнөрөө хуйлраад байвал энэ зураглалыг толгойдоо бодчих. Ямар зураглал вэ гэхээр сэг зэм хаана тэнд тас шууд эргэлддэг юм а гэдэг. Би хизээч хүмүүсийг тэгж өөрлөвөө татахгүй. Миний эрх нь сэмээрхэн байх болно. Маш мэддэхгүйгээр би ирэх болно. Одоо цахилгаан цагж байгаа юм шиг л ерөөсөө ирэх болно. Одоо хин Илч Паул захидалтаа бичгтээ бид нар эзнийг ирэхэд нүд дэрэмхийн зуурт өөрчлөгдөж дээш өргөгдөөд агаар мандалд эзэнтэйгээ уулзнаа гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хараа энэ нүд дэрмэх зуур гэдэг энэ хурдыг одоо ийм квантын физикчид одоо судалсан юм байна. Тэнгүүтээ энэ 1 секунд хүрэхгүй хугацаа гинэ. Секундыг хэд хуваасны хэддэн тэнцэн ч гинэ тийм хугацаа байдаг. Тийм аймаар хурдтайгаар одоо генет ирэх нь шүү дээ. Есүс Христ. Гэвч гамшигын тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж сар гэрэлтэхгүй. Одод тэнгэрээс унаж тэнгэрийн хүчнээс сэгсрэгдэх болно. За одоо бол бид нар энийг хараагүй байгаа. Нар харанхуйлж байгааг хараагүй байгаа. Сар гэрлээ өгөхгүй байгааг харахгүй байгаа. Одод тэнгэрээс унаж байгааг бид нар хараагүй байна. Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэж байгааг бид нар хараагүй байна. Тэгээд хүний хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овг гашуудан уйлж хүний хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр хүч болоод агуу цог жавхлантайгаар ирэхийг харна. Тэр тэнгэр элч нараа их бүрэн дуунаар илгээхэд тэд сонгогдсдыг одоо миний итгэлээр бол нөгөө 7 жилийн турш сонгогдсон тэр хүмүүсээ цуглуулна гэж би бодоод байгаа байхгүй юу. За та нар маань тусдаа эрэл хайгуулаа хийгээрэй. Тэм учраас миний итгэж байгаагаар бол гэж би яриад байгаа шүү. Тэгж ирэх болно гэж. За энэ элчилт ном дээр энийг юу гэж хэлсэн байна гэдгийг хараад байгаа юм. Түүний ирж байгааг бүх хүмүүс бүх үндэстнүүд харах болно. Элчилт номын 6 дугаар бүлгээр.
Дэлхийн 15, 6-гийн 15. Дэлхийн хаад энийг уншил да. 6 дахь зацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж нар хялгасаар хийсэн таар мэд харлаж сар бүхэлдээ цус мэд улаан боллоо. Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжирийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж хуйлсан хуйлмал ном зугаа адил тэнгэрч тас хитэл хаагдаж алив уулас арлуудаж байрнаасаа хөдөлсөн байлаа. Дэлхийн хаад агуу хүмүүс мянгатын дарга нар баячууд хүчтнүүд боол хийгээд чөлөөт хүмүүр агуй болоод уулсын хавцалд нуугдцааж уус болон хатан зохионууд бидний дээр унаж биднийг сэмтийн залрагчийн нүүрнээс хурганы уур хилэнгээс далдлаач. Тэдний уур хилэнгийн агуу өдөр иржээ. Хэн тэсэж чадах вэ гэж хашгиралцсан гэж. Мэдчихэж шууд хург сэмтийн залрагч нэгэн Бурхны хураг уурлан хилэгнэж бидэн дээр уураад цутгаж байна. Гамшигын 7 жил бол Бурхны хилэнгээ цутгах 7 жил байгаа. Хилэнгээ цутгах одоо нөгөө гэмт үеийг одоо нэг мөсөн дуусгар болгож байгаа байхгүй юу? Сатаныг шийтгэж гэмт үеийг дуусгар болгохдоо өөрт нь итгэхээр санаа шулуудсан хүмүүсээ сонгож байгаа юм энэ дунд. За цааш нь харъя. Одоо инжирийн модноос сургаалт зүрлэлийг сурж аваа. Инжир модны мөчр хэдийнэ зөөлөвч навчсаа зулзгалуулахад 100 ойртжээ гэдгийг та нар мэддэгэ. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад түүнийг ойрхон байгааг, үүдэн дээр чинь зогсож байгааг мэднэ. Үннээр би та нарт хэлье. Энэ бүхэн тохиолдохоос өмнө нааш энэ үеийнхэн үгүй болохгүй. Тэнгэр газарч үгүй болохгүй. Тэнгэр газар үгүй боловч миний үгс огтхонж үгүй болохгүй. Харин тэр өдөр цагийн тухайд хинч мэдэхгүй. Тэнгэрийн элчч хүүч мэдэхгүй. Зөвхөн эцгэл мэднэ. Учир нь хүний хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адилхан байх юм аа. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг хөөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй маа. Хүний хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно. Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авна, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тэрэмдэж байхад нэгийг нь авна, нөгөөг нь үлдээнэ. Тиймээс эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай. Харин үүнийг мэд. Хэрэг гэрийн тэргүүлэгч шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол соргог байж гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний хүү та нарын бодоогүй цаг мөчид ирэх болно. За би одоо ингээд дуусгая. Гэхдээ дуусгахаас өмнө би та нарт нэг зүйлийг хэлж өгмөр. Бид нар эцсийн цагийн шинж тэмдгүүдийн тухай ярьлаа. Бид нар бас яаж амьдрах, бурханлаг амьдралын хэв маяг ямар чухал болох талаарч ярьлаа. Одоо бид нар яагаад Христ үнэхээр дахин ирэх ёстой юм бэ? Яагаад бид нар түүнийг бүр нүдээ чилтэл харуулах ёстой юм? Яагаад бид нар түүний эрэлтэнд тэгж их бэлдэх ёстой юм бэ гэдгийг ойлгомжтой болгох үүднээс би нэг зүйлийг та нарт ярья. Би нэг хүний одоо номлол гэх юм уу хайшин тийм юм сонсож байхдаа би олж мэдсэн. Биш подкаст байсан юм байна. Тэгээ тэн дээр болохоор зэрэг нөгөө еврейн хормын тухай ярьж байсан. Еврей үндэстний хормын онцлогийг одоо нөгөө Есүс Христийн амьдарч байх үед еврей үндэстний хорим ямар одоо маягаар явагддаг байсан, хорим нь яг юуг илэрхийлдэг байсан. Үгүй биш, хорим нь яг яадаг байсан тэр талаар одоо тэр хүн ярьжсэн байхгүй юу? Тэр үед биш үү? Одоо л өөр болсон бах уу? Би яг тэр Христийн амьдарч байх үеийг ярьж байгаа шүү. Тэгээ би тэндээс тэрийг олж мэдээд би үнэхээр гайхширсан. Паул одоо сүмд хандаж хэлэхдээ би та нарыг Христэд ариун сүт бүсгүй болгохоор бэлдэж байгаа. Ямар ч бохир зүйлгүйгээр Христийн ариун сүт бүсгүй мэт би та нарыг бэлдэж байгаа гэж хэлсэн байсан. Паул юу хийж байгаагаа яг мэдчихсэн. Өнөөдөр бид нар итгэгч нар харин би өнөөдөр сүт бүсгийн тухай дахиад ярмаар. Тэр хорим яадаг вэ гэхээр зэрэг одоо хоёр хүн
гэрлэхээр болъё. Тэгэнгүүтээ залуугийн аав нь залуутай хамт одоо тэр сүйт бүсгүйгийн гэрт очдөг юм байна. За тэгээд тэд нар хид хідэн удаагийн ярилцлага хийж байгаад охиныг авахд охиных нь эцэг ихийн сэтгэл хангалуун үлдэхүйц одоо төлөөсийг ярьж тогтдөг юм байна. Төлбөрийг гэсэн үг. Яагаад тэд нар ингэж охиныг нь авахдаа төлбөр төлдөг байсан бэ гэхээр тэр үед бүх зүйлийг хүмүүс гараараа хийдэг байжээ. Гараараа юм аавгаана, гараараа одоо хоол ундаа хийн, бүх юм гараар. Тэнд ямар ч механикчсан, автоматчсан цахилгаан юу ч байхгүй. Тийм учраас айл гэр дотор нэг хүний хоёр гар гэдэг бол маш том ажил гүйцэтгүүлдэг байжээ. Ялангуяа эмэгтэй хүн тэр тусмаа эмэгтэй хүүхэд тэр гэр дотроо угаах, оёох, шийдэх, хураах, цуглуулах, тарих, ургацаа хураах, ургацаа янзлах одоо тэгэхээр бүхэл бүтэн нэг хүнийх нь нөөцийг авчиж байгаа байхгүй одоо гэрлэхээр. Тийм учраас тэр айлыг хохирлгүй болгох үүднээс одоо инж буюу төлөөсийг төлбөрийг охины ээж аавд нь өгдөг байжээ. Тэгээд сая нэг юм хэд удаа хэлэлцээд тэр нь алт ээж болно гэж байна, тэр нь мөнгө ээж болно гэж байна, тэр нь мал ээж болно гэж байна. Одоо үнэн тэр үед юу үнэтэй байсан тэрүүгээрээ л одоо охиныг төлбөрийг нь хийдэг байсан байна шүү дээ. За ингэж явсараа тохирлоо. За болж байна. Одоо та нар бол та нарын өгж байгаа төлбөр бол бидэнд хангалттай санагдж байна. Тэгэхээр манай охиныг аваарай. За тэгье тохирлоо шүү гэж ингээ одоо гар ирж байгаа юм л та одоо ингээд баттай болсон. Тэгтээ хизээ ирж авахаа хилдэг юм байна. Хизээ ирж авахаа хилдэг. Яг тэр төлбөрийг зөвшөөрөөд энэ хоёр ингээд гэрлэхээр боллоо гэдгийг зарлсан, үгүй хэлсэн, тохиролцсон тэр өдрөөс эхлээд тэр эмэгтэй эхнэр нь болд юм байна. Тэр эрэгтэй нөхөр нь болд юм байна. Гэтэ нэг гэрт орохгүй, нэг оронд орохгүй. Ойлгож байна уу тий? Сүй тавиад хорим хийтлээ сүйт бүсгүй энэ гэж явахгүй нэ штэ. Шууд эхнэр нь болдог. Одоо эхнэр гэдэг нэртэй болдог байна штэ. Тэгээд нөхөр нь яваад өгдөг юм байна. Аавтайгаа цуг буцаа гэрлүүгээ явчихдаг юм байна. Хизээ ярих юм бөө мэд. За одоо охин сүйт одоо болцоот залууга хүлээж эхэлнэ. Болцоот залууга хүлээж явахдаа охин яах вэ гэхээр би хүний эхнэр болцсон гэдэг амьдралаар амьдарч эхэлнэ. Сэтг нэхгүй одоо хүнтэй суугаагүй байх үеийн шиг одоо ингээл ганц би охин хүүхчиг ингээл эсэн бусын юм хийгээд байхгүй. Янз бүрийн тоглоомд оролцоод ингээд байхгүй. Өөрөөр хэлбэл байр суурь нь өөрчлөгдөнө. Тэр биеэ яаж авч явах вэ? Тэр нь өөрчлөгдөнө. Тэр хүмүүстэй яаж харьцах вэ? Тэр нь өөр болно. Тэгж эмэгтэй одоо тэр залуу эмэгтэй одоо голцоо дандаа өсвөр насндаа суудаг байсан гэж байгаа шүү дээ. 16, 17 та мэдгүй 15 та ч юм. Тэр үеэсээ эхлээд нөхрийгөө ирээд өөрийг нь авах хүртэл ариун байдлаас сахина бэлтгэлээ хийнэ. Хүмүүст яаж амьдарч байгаагаа харуулна. Амар хариуцлагатай үе. Дээрээс нь тэр охин нөхөр нь хизээ ирэх нь мэддэхгүй учраас яг л гинт дахиж орж ирнэ. Тэгэхээр өмсөх хувцас бэлэн байлгана. Яг хажуудаа өмсөхөд бэлэн байлгана. Тэгээд тэд нар чинь нүрээ бүтээдэг байсан. Нүрээ ингэж харуулах болоогүй учраас нүрээ бүтээдэг байсан. Нүрээ бүтээх бүтээлгээ хувцас дээр нь аваад явах юмнуудаа одоо эмэгтэй хүнд чинь аваа явах юм гэж байгаа шүү дээ. Тэрийгэ хийгээд тэгээ үхсэн юм шиг унтаж болохгүй. Хүлээ. Сонор соргог байна. Сэргэг байна. За яагаад ийм байгаа юм бэ гэхээр нөгөө залуу болохоор аавтайгаа хамт гэртээ очино. Тэгэнгүүтээ аавынхаа байшин дотор их нэртэйгээ амьдрах өрөөгөө барина. Ойлгож байна уу те? Аавынхаа байшин дотор ирээдүйн их нэртэйгээ амьдрах өөрийнхөө гэрийг, өөрийнхөө өрөөг барьж эхэлнэ. Тэр залуу 3 сар бариад ч дуусаж болно, 6 сар бариад ч дуусаж болно, 1 жил ч бариад дуусаж болно. Тэрийг хэн одоо болжээ гэж хэлэх вэ гэхээр зөвхөн аав нь хэлнэ. Өөрөөр хэлбэл залуу гэрээ одоо тогтжуулаад өрөө гаргаад одоо ингээл яадаг байдгийн бүх юм ин бэлдээл бас нэг тодорхой юу байдаг л байлгүй дээ. Тэгээ аавдаа үзүүлнэ. Аав үзээд
арай болоогүй байна. Энэ хэсэг чинь болоогүй. Энийг дуусга гэх юм бол залуу дахиад хийн. Тэгж нэг өдөр аав нь орж ирээд за одоо болсон биш үү? Явж ихнэр авцар. Аав л мэд. Аав тэр залуугийн хийсэн ажлыг болжээ гэж хэлэх хүртэл залуу хийгээл байна. Юуг засах хэвээр юм, юуг янзлах хэвээр хийгээл байна. Харин аав нэгэнт болсон явж ихнэр авцар гэх юм бол залуу явна. Явхдаа тэд нар голцоо шөнийн цагийг сонгодог байсан гинэ. Яагаад гэхээр гинт очих хэвээр учраас. Тэгээ харагдахгүйгээр авах хэвээр учраас. Тэгээд голцоо шүн дундыг их сонгодог байсан гэж ярьдгийм байна. Тэгэнгүүтээ тэр үед чинь нөгөө нэг гадаа гудамжинд одоо байгалийн гэрлэл байна уу гэхээс биш манай одоо орчин үе шиг юм янз бүрийн гэрэлтүүлгүүд байхгүйсэн. Тийм учраас хүмүүс голцоо нарж аргасны дараа бушуухан шиг одоо тий гэртээ л орж авахгүй бол гадаа таг харахгүй юм чинь бушуухан гэртээ ороод одоо тэгэл унтцаадаг гэж л тий. Тэгэд тэр болзац залуу бол голцоо шүн дунд ирдэг байсан. Гэтэ эрэхтэй яадаг вэ гэхээр болзац залууг дагаад маш олон одоо тийм одоо орчин үеийнхаар бол одоо гэрчнэр юм да. Эрэгтэй талын гэрчнэр, эмэгтэй талын гэрчнэр гэж нэг 5-6 мургаан хүн байгаад идэг штэ. Тэгэхээр олон тооны тийм одоо хүн байдаг гинэ. За яг хэд байдгийг би хэлж мэдэхгүй байна. За тэднийг аваад нөгөө залууч нь одоо охины амьдардаг газар руу явж байгаа байхгүй юу. Тэгтээ тэд нар тосгон дотор орж ирэнгүүтээ гинэт чанга дуугаар бүрээ үлээдэг гинэ. Бүрээ үлээгээд тэгээд нөгөө хашгиралддаг. Айгүй чимээ гаргадаг юм байна. Тэгэнгүүтээ бамбар асаагаал ингээд бөө юм болт юм байна. Тэгэнгүүт ч тасган даяараас ирээд харин сүйт бүсгүй энүүд яах вэ гэхээр шууд гарахад бэлэн байна. Мэдчихэж штэ. Намайг авах гээд ирж байна гэдэг. Бүрээ үлээн чанга дуугаар нь тэгээ гарч ав. Сүйт бүсгүй гарч авахаас өмнө сүйт бүсгүй зүгээр өөрөө гарч авахгүй штэ. Сүйт бүсгүй дагалдагч, бараа авлагч гээд бүсгүйчүүд байна. Онгон эмэгтэйчүүд одоо бид нар дараагийн 25 дээр нь гарч ирж байгаа бид нар унших болно. Тэр эмэгтэйчүүд тэр их чимээг сонсонгуудаа бас унтаж болохгүй. Тэд нар хүүе манай сүйт бүсгүйг авах гээд ирж штэ гээд тэд нар бас дэнлүүгээ бариад гудамжинд гарна. Ингээд нэг талаас баахан гэрч нараа дагуулсан болзооц залуу нөгөө талаас гэрч нар одоо нөгөө охины дагалдагч нар бүгдээрээ хамтдаа гудамжинд уулзаад бөө бужигнаа болоод тэр хооронд залуу бүсгүйгээ хулгайлна. Хоёр давхарт амьдардаг бол шат тавиад гинтгэн авна. Ерөөсөө тэр гэр оронд нараа сайн байна уу та би одоо хүнээ авах гэж ирлээ мэлэг гэхгүй. Нэг мэтгэд тэр бужигнаан дунд эмэгтэй авагдсан байна. Ингээд эмэгтэйг аваад гэртээ аваачна. Гэртээ аваачингуудаа бүх хүмүүс гадаа зогсож байна. Гэртээ аваачингуудаа нөгөө өрөө рүүгээ авч орно. Нөгөө өрөө рүүгээ авч ороод тэр хоёр эхнэр нөхөр болно. Одоо нэг оронд орно гэсэн үг. Тэгээд залуу нь орныхаа даавыг бариад гарч ирнэ. Орны даавн дээр цус байгааг хүмүүст харуулахад хүмүүс энэ эмэгтэй нөхрийгөө онгон хിവэр нь одоо угтсан байна гэдгийг батлана. За ингээд 7 хоногийн найр эхэлдэг гинэ. За энэ 7 хоногийн туршил хүмүүс тэдний гэрийн гадаа найрлж шинэ гэр бүлийг өрөөдөг. Харин эхнэр нөхөр хоёр бол 7 хоногийн турш гэртээ байдаг. 7 хоногийн дараа тэр хоёр гарч ирдэг. Нөхөр нь эхнэрийнхээ нүүрний халахвчийг нь авдаг гинэ. Тэгэхээр Есүс Христийн энэ эцэг мэдхгүй. Үгүй биш. Би хизээ ирэхээ мэдхгүй. Эцэг л мэднэ гэж ярьж хахад еврейчүүд яг юу яриад байгааг нь ойлгодог байсан гэсэн. Бид нар бол тийм ёс заншил дотор өсөөгүй учраас ойлгохгүй. Тэгээ бид нар 25 дугаар бүлгийг унших юм бол бүр тодорхой болоод гараад ирнэ. Тэгэхээр штэ би юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо би дууслаа. Бид нар бол зүгээр л нэг ам арга цааж амьдраад Есүс Христийг ирэхээр энэ тэндээс Христэд итгэсэн усан баптизм хүртсэн хүмүүс тэнлээ очих гээд байгаа юм биш. Ариун сүйт бүсгүйгээ тэр авахаар ирж байна. Бид нар тийм амьдралаар нь амьдарч чадаж байна уу юу гэдэг чинь амар асуудалтай байгаа байхгүй юу? Эсвэл бид нар дэлхийдээ бүр тэрэлт чинь нэг оронд гівтэж байна уу? Бүр нөхөргүй амьтан шиг. Эсвэл бид нар шунал тачаалдаа дийлдээд явж байна уу? Эсвэл бид нар энэ дэлхийн юмд дурлаад бүр
яста юу Есүс Месүс үү амьдралаа яа гэж ингэ явж гин үү. Хэрэг бид нар яг ингэж харах юм бол бидний хүлээлт өөр болж байна. Бидний бие авч явах байдал маань өөр болно. Бидний бусдтай харьцах маань өөр болно. Бидний юмд хандах маань өөр болно. Тэр намайг сувдаага аавь гэж ирэхгүй нах нь шүү дээ. Ариун сүйт бүсгүйтэйгээ гэрлэхээр ирэх нь шүү дээ. Тэр чинь өөрийнх нь сүм байхгүй юу? Бид нар байхгүй юу? Тийм л учраас бид нар сүйт бүсгүй юм шиг харна. Тэр нөхрөө хүлээж байгаа эмэгтэй бол шүн бүтэн найртай хондгүй байсан байх гэж би боддог. Ямар ч шүн ирж магадгүй байхгүй юу? Ямар ч үүрээр ирж магадгүй байхгүй, хэдний ч өдөр ээж магадгүй. Тийм учраас тэр үргэлж бэлэн байдаг. Дуг хийгээл сэрэл ерөөсө туйлын соргог байдаг. За тэгээ яг энэ хүрээ зөмөрөө дуусъя. Тэгээд дараагийн 2 дахь өдрийн 6 цагтаа үргэлжлүүлье. Та нар маань үргэлжлүүлэн унших, Библийг унших, эзэнтэйгээ ярих, ариун сүнснээс асуух, эрэл хайгуул хийх, залбирах энэ мэтийн ажиллагаануудаа үргэлжлүүлээд хийгээрэй. Би та нарт өөрийнхөө бодлыг, өөрийнхөө итгэл үнэмшлийг хуваалцлаа. Харин та өөрийнхөө хувийг олж авах ёстой шүү. Хайрт аава танд үнэхээр талархаж байна. Та бидэнд үргэлжлүүлээд ярээрэй, үргэлжлүүлээд бидэнд харуулаарай. Нэрэл бид нар зүгээр л нэг эзнийг хүлээгээгүй. Бидний эзэн ч зүгээр л нэг хідэн бөөгнөрсөн хүмүүсийг авах гэж ирээгүй. Бид нар түүний сүд бүсгүй. Бид нар түүнтэй хамт мөнхөд хаанчлана. Энэ үнэхээр бидний зүрх сэтгэл дотор гүн сэрэлтийг өгөөсэй. Бидний зүрх сэтгэл дотор бүр тэр нэг тесэн ядан хүлээх, тэр хайрт эзнээ хүлээх тэр нэг эр бусын тохиог асаагаасай. Та бидэнд туслах болтугай гэж би Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен.